За сайн байцгаана уу. Өнөөдрийн маань дугаарт нэгэн positive гэр бүл оролцож байна. За positive гэхээр хүмүүс маань шууд л тааж байгаа байх. За өнөөдрийн маань дугаарт Positive Mongolia төслийн санаачлагчид төвшөөдлөгөө хоёр маань хүрэлцэн ирж байна. За баярлалаа. За баярлалаа. Гэртээ өрөөд ийм сайхан турк амттнаар дайлж байгаад баярлалаа. Та хоёрыг одоо Турк явсан болохоор нь ямар амттан бэлтгэв бодон шинжээ. Яа харахгүй нэг эцэн чинь нөгөө туркд аялж исэн он жилүүд маань орж ирж байна л та. Баян байна. Тага юм байна. За тэгээ бид өнөөдөр яах гэж цугласан бэ гэхээр дөлгөө төвшөө хоёр маань за дөлгөөнөө маань дөнгөж саяхан шинэхэн номоо үлгийдэн авсан Хосын жор гэдэг номоо үлгийдэн авсан байгаа. За тэгээд энэ хүү сайхан номынхаа тухай өнөөдөр бид нар бид дөрөв ярилцгаад одоо сууж байна. За тэгээд Хосын жор нэгэнт Хосын жор ярих болсных за эхлээд бид та хоёроос нэг нь Хосын жорын тест авахар бэлдсэн байгаа. Одоо тэмдэг балла гаргаад иртээ. Бүгдээ одоо шалгалт аваа. Манай хүн багш. Манай хүн багш мэдж байгаа юм. За. Одоо дөрөв нь гэхээр ийм та хоёр нүдэ анжаагаад тэгээ бид хоёр айгүй хурдтай асуултсан. Тэгээ нүдэ анжаагаад яг миний асуусан асуултын давар тэр хэн бэ гэдэг лөө ингээ гараа заагаад. Өөрлөгөөс зааж болно. За. Хэдэн асуултсан? За нэг 10-аад гараа ингэх гэдэг. Би одоо хэдэн асуулт хэрэглээд шокнд орлоо шүү. Би харин танаас бодож байгаагүй юмнууд чи асуучих магадгүй шээ. За нүдэ аних хэрэгтэй бай тээ. За хилээд дуусан шууд заана гэсэн үг тийм. Маш хурцтай бодохгүйгээр ер нь ингэ тийм. За. За чи Амар сонирхолтой эхэлж шүү. За нэг та хоёрын хамгийн өөхөн. За хоёрт нь хамгийн өвчрөх юм. За хамгийн ховдгон юм. За хамгийн унтамхай. хамгийн том үедтэй. За хамгийн эмо. Хамгийн инэрэнгүй. Хоёр гараа. Энэ юм. Хамгийн маргаанд хамгийн түрүүнд бөөж өгдөг. хамгийн удаан нойл юу гэдэг. За бас. Сүүлийн асуулт ямар амар юм бэ? Би чамайг заасан шүү. Яг шүү. Төвшөө сүүлийн асуултанд шокнд оруулаа. Яах вэ сүүлдээ? Би яг нөө хугацаагаа бодохгүй тэгээд дөлгөөнөөс нэг 2 секунд илүү суудаг юм байна. За тэгээд шалгалтынхаа дөнгө та хоёр яг дугаараа гарахаар үзээрэй. Тэгвэл илүү гоё сюрприз на байх болоо гэж бодож байна тий. За тэгээд номынхаа тухай хэдүүлээ. За эхлээд нэг юм асуучих уу? Тэг. Та хоёр маань ном уншаад ямар сэтгэл төрсөн бэ? За Хоёр хамтдаа унснаас бол тусдаа унсна. Тусдаа унсна. За миний хувьд хэм бол би бол яах аргагүй ингээд уншиж дуусчаад за би энэ номыг магадгүй одоо 10 дэд уншсан бол илүү одоо надад маш их сурах зүйл ихтэй байсан юм байна да гэж бодсон. Тэгээд дүүнрээ илүү дэлгүүрээ уншаасаа эндээс ойлгоосаа. Дээрээс нь би яг үнэндээ эндээс маш их жор одоо сурж авч байгаа хгүй. Битээр яг өөр хэсгийн тодорхой хэмжээний жор байгаа ч гэсэндээ илүү надад сурах жорууд байсан. Тэгээд ингээ хэрэгжүүлээд эхэлж байгаа юм. За бид хоёр маргаанд ингэх хэвээр юм байна. Ингүүл илүү би нэг ойлголцтой юм байна ч тийм үү. Тэгэхээр энэ ном сурах юм ихтэй бас бусдад одоо сураасаа гэж хүсэх юм хүсэл ихтэй. За зарим нэг хэсэгт нуулгүйлгээд бас уйлж уншсан. Эсгөөд ч гэсэн надад бол айгүйх байсан. Тийм сэтгэлтэй байлаа. Миний Таны хувьд? Хуульч хүний хувьд. би бас ном ингээд бас өөр нэг хэдэн ном бичдэг тэгээд номыг уншихдаа би ч юу болчихжээ жоохон. Одоо яг энэ номны аль хэсгүүд нь яг над дээр хэрэгтэй байна гэдэг юм хайгаад байдаг болчихлоо. Тэгээд яг уншичаад би юу бодсон гэхээр ер нь бид нар нэг хамгийн ойр байгаа хүмүүсээ марчдаг юм байна л гэж бодож исэн. Ер нь одоо ингээд энэ юу гэдэг манай гэр бүлийн хүн намайг бол ойлгох штэ тий хажууд нь байгаад байгаа чинь ойлгоно. Тэгтэл яг үнэндээ бол хамгийн их ойлголцохгүй байгаа. Нөхцөл бол хамгийн ойр хүмүүс байт юм. Тэгээд бодоод бас ер нь одоо үүдийн шинэ он гарцсан тий шинэ ондоо бас яаж өөрчлөлт төлөвлөгөө хийх үү? Одоо залуу хүний бас өөрчлөх юмнууд байвал өөрчлөх хэрэгтэй байна.
Тэгээд дүүлүүг ярьсан. Манай би нэг дүүтэй. Эрэхтэй. Одоо бас гэр бүл болсон. Хүүхдтэй яг манай хүүтэй адилхан ойролцоо. Тэгээд би хэлсэн байхгүй ийм нэг ном байна. Тэгсэн өө би тэр юуг нь бич тэр нэвтрүүлгийг байга үздэг гэдэг чинь. За тэгээд би дотроо баярлж байгаа. За ямар ч нэг ийм хэрэгтэй юм олж ирж байгаа нөгөө дүүтэй хэлсэн дүү маань бол аль хэдийн үзээд ингэ явж байгаа юм байна. Тэгээд гэр бүлдээ өөрчлөлтөд авчирч байгаа юм байна. Тэгээд их надад их таалагдсан. Тэгээд сүрхжлүүлээд бүр их одоо юу гэдгийг тодорхой нэг наривчсан байдлаар харуул их зүгээр юм байна да. Одоо энэ бол нөгөө ерхий байгаад байна шүү. Тэгэхээр яг иймэрхүү хүмүүст гэвэл илүү зүгээр юм байна да гэж бодлоо. Баярлалаа. Баярлалаа тий. Бид хоёр бас яг энэ дээр ингэж бодсон юм л та. Энэ номыг бас нөгөө хамгийн их уншаасаа гэж бодож байгаа улсууд нь мэдээж одоо өсвөр насныхан тэгээ таны түрүүний хэлснээр яг юм багтаа унших юм болвол энэ амьдрал руу тэр тусмаа хосын харилцаа руу орохоос өмнө айгүй тийм туршлагатай өөрийгөө бэлтцэн орох юм болов уу гэж бодоод байгаа. Яг ингээ хосын харилцаагаа айл хэдийн үүсгэсэн гэр бүлэрээ ингээ те байгаа улсууд бас унших юм болвол би яг юун дээр алдаж байгаа юм бол гэж таны түрүүний хэлсэн чинь алдаагаа эргэж олоод 2020 оноос эхлээд юм засах бас нэг шансыг олгоод байгаа юм уу. За магадгүй та хоёр одоо энэ номыг 2021 он 2022 он те ингээд алтичээд энэ бүгдийг хэрэгжүүлчихэд дахиад нэг уншиж үзээрэй. Тэгээд ингээд тэрэн дээр бас хосын харилцаа маань яасан байна гэдгийг. Тийм бол дахиад нэг амттай уншигдах байх гэж байна. Яг зөв тий. Номыг угаасаа яг ингээд нэг уншаал за бүр ингээд нэг шороо тоос болтол хадгалахгүйгээр за нэг хид хідэн нэг моментуудад угаасаа нөхцөл байдлаас улбаатай ном болгон угаасаа өөрөөр уншигддаг штэ. Тэгэхээр магадгүй ингээд үнэхээр битэрийн хоорондын гаргалгаа гарахгүй байгаа юм зүйл дээр буцаад нэг номоо хараад тий. Нэрийг энэ биш штэ. Эндээс нэр ийм санаа авчлах юм ингээд үе одоо нөхцөл байдал улбаатайгаар гаргаж ирээд уншвал зүгээр болов гэж яг их бодож байна. Энэ дээр бичигдээгүй бас ингээд зөндөө өнцгүүд бас та хоёроос тийм биш дээ. Ингээд бит хоёрт бас ийм байгаа биш дээ. Тэрийг харин та бүхэн бас өөрсдийнхээ юмар хуваалцаарай. Тэр чинь айгүй чухал байгаад байгаа шүү дээ. Яг зөв. За одоо өнөөдөр ч одоо бас ингээд бас гэгэрийн өдөр гэж тий. Валентины өдөр гэдэг. Ерөнхийдөө бол нөгөө хайрыг одоо бид нар бол ингээд ойролцооноос юм болохоор ярилцахад ингээд ойлголцоод байна тий. Тэгэхдээ одоо гэдгийг 16 таа дурлж гин тий 16 насны анхны хэрэг дуу гэдэг 18 нас гэл ер нь дурлал гэдэг бол нэлээд эрт эхэлчихсэн шүү дээ. Тэгээ хүмүүс бол янз бүрээр дурлал хайр гэж яриад байгаа. Тэгэхээр та хоёрын хувьд магадгүй юу гэдгийг 20 наснаас өмнөх одоо хайр дурлал 20 нас одоо ингээд бас 30 нас ингээ гарч байгаа. Яг энэ төвшингүүд юу ямар өөрчлөлтүүд гарч энэ хүнийг хайрлах ойлголтын тал дээр За энэ дээр одоо манай дэлгүүнээ эхэлж хариулна. Учир нь юу вэ гэхээр энэ номон дээр бас бичсэн байгаа тийм. Юу гэсэн нөгөө нас насны хонд хувийн хайрыг ойлгож байсан ойлголтууд тийм. Хайрыг одоо хэрхэн хүлээж авч ийсэн. Одоо бол өөр байгаа шүү дээ. 30 нас гараад өөр. Битээр чи хайрцангуй хойно гэр бүл болсон. Битээр бол яг энэ сэдвийг амар ярих дуртай тийм. Битээр анх танилцахтаач төвшөөж тэр бич тэр яг хайрын тухай ойлголт айгу буруу дутуу байсан. Яг яахаа хайрлах гэдэг хайр гэдэг нь яг юу юм гэдгийг өөртөө айгу дутуу ойлгодог байсан. Тэрний өмнөх бол тэгэхээр бүр ойлгомжтой тийм. Бүр урагшаа нь бол бүр ойлгодгоо. Ямар ч сан зүгээр л нэг сэтгэл татагдахыгаа л хайрлах гэдэг юм ойлголттой байсан. Одоо болохоор би тэр зөндөө ярилцаж үзээд олон зүйлсүүдээ судлаад үзснийхаа дараа хайрлах гэдгийг одоо ингээд цац цугаасанд ойлгочлаа л да. Бүрэн бол мэдээж ойлгохгүй шүү дээ. Одоо ингээд цаашдаа насаараа суралцсан баг. Хайрлах гэхлээр одоо битэрийн ойлгож байгаагаар би нэгээ яг зөв хайрлах хэрэгтэй юм байна. Хүмүүс болохоор хайрлах гэхлээр зүгээр ингээл хайртай гэж хайртай үнсээл зайхан үнсэх тэмрэх байж болох юм. Зүгээр л хайрлна гэж хайрлал ингээл байгаадахыг яриад байдаг. Гэтэл үнэндээ хүн болгонд хайр гэдэг зүйл өөрөөр ойлгогддог юм лээ. Жишээлбэл одоо төвшөө хайрыг бол шал өөрөөр ойлгогддог. Би тэр одоо сүүлийн үед юмнуудаар ярьж байгаа тийм. Төвшөөгийн хайр бол төвшөөгийн эжийн зааж өгсөн хайр. Төвшөөгийн сурсан сургуулиас сурсан хайр. Найз нөхөд төвшөөгийн өссөн орчноос хайр гэдэг нь ийм зүйл юм байна гэж ойлгоцсон. Гэтэл би төвшөөгийн орчинд нэг ч удаа өсөж үзээгүй. Төвшөөг 30 настай хахад би төвшөөтэй танилцсан. 30 жил тэр хүн хайрыг ийм байна гэж ойлгоцсныг би тусдаа 4 эмэгтэй одоо хүүхдүүд өссөн аав ээжтэйгээ ийм өссөн амьдралаас аав ээжээсээ хайр гэдгийг ийм байна гэж олж харсан. Багшаасаа сургуулиасаа ийм бит хоёрын хайрын тухай ойлголт бүр тийс ондоо байсан. Тийс өөр байгаа. Ялангуяа би айл юм баг хүүхд тэнгүүд нөө би хайрлуулна гэдгийг ойлгохдоо
магтаж урамшуулах. Яа тэгэхээр манай аав ээж хоёр хамгийн бага нь учраас за тэгэх юм бол чамайг ингэ шүү тгий шүү гэдэг нэгдгээс учраас ингээ яг магтаж урамшуулна гэдгийг л хайрлах юм ингээ ойлгоцсон. Нөө хамгийн бага байсан учраас айгүйх эрхлүүлж тэрж үнсдэг ингээл ноолдог аав маань ингээл өр дээрээ тэрээ суудаг ч юм те. Энэ хүрх мэдрэмжийг те хажуунаас ингээд ингэж иймэрхүү мэдрэмжүүдийг би одоо ингээ хайрл гэж ойлгоцсон. Төгшөө болохлаараа багаасаа нөгөө нэг аягүй би эрт аагаад ээжтэйгээ дүүгээтэйгээ ингээд нөө айлын эр хүний үүргийг хариуцлагыг өөртөө аваад дүүгээ халамжлал нээжтэй туслана гэл ээж нь маш их халамжладаг байсан зөрүүлээд халамжлах гэдгийг хайргаа ойлгоцсон. Тэгээд төвчөө нөө ээжигээ маш их халамжлан дүүгээ халамжлана ингээд эмэгтэй хүний бүр ингээд амар халамжлаад хүндлээс орсон. Тэгээд битээр ингээд нийлэнгүүт төвшөө нөө миний хүсэж байгаа миний нөө ойлгоцсон хайр гэдэг зүйлийг маань хийхгүй байхгүй гэдэг. Байхгүй. Төвшөө болохоор намайг халамжлаад идэг. Өөрийнхөө зүгээс бол хайр гэдэг ойлголтоор бид өдгөнөг хайрлаад байгаа байхгүй юу? Өглөө босготод өглөөний цайгаа бэлдээл те. Ингээл хувц сунрыг угаацсан байх. Энэ бол би ингээ хайрлаад байгаагаа илэрхийлээд байгаа байхгүй тий. Ингээл хүрээлэр өнгөд хоол хийцэн байна. Эсвэл ингээл өглөө усаалэр өнгөд хувц мурц угаа алс ихсэрч өгсрээ ингээл тэр нь бол хайрлал хийсэн байгаа байхгүй. Тэгэл тэнгүүд би төвшөөг заримдаа ингээл миний хийх би өмнө нь л тэгж бороо боддог байсан. Эмэгтэй хүн л энэ бүхнийг хийх ёстой ойлгоцсон. Тэг миний хийх ёстой юмыг өмнөөс маань хийжлээ. Одоо ингээл энэ хүн намайг дотроо станаа цаагаараа ичээс арчаагүй юм бэ гэж хэлж ингээл марны дотроо өөрөө тэгж бодоод энэ хүн намайг хайрлаад байсан. Гэх мэтлээ ингээд тэр шал өөрөө ойлголтой байсныгаа маш олоодаа маргалдаж муудаж ингээл чи юусэн намайг хайрлахгүй байна гэд чи намайг дутуу хайрлаад байна. Юу яриад ам би чамайг хайрлаад байна штэ. Чи харин надад хайр гаргадаг. Яг тэгэхээр төвшөө нөө зөрүүлээд халамжаа өсөд идэг. Би болохоор ингээл ийлээл нөгөө нэг өөрийнхөө сурсан хайраараа төвшөөг хайрлаад тэрвэл эн тэнд явахт нь үнсээл ингээл энийг л би хайрлаад байна гэж ойлгоод төвшөө болохоор эсрэгээр нь өөр халамжуудыг хүсэжсэн. Тэгэл тэр ярилцсаар гал ингээ үтсэн чинь би тэр хайрын тухай ойлголт маань зөрүүтэй байсан. Тэгээд нэгэн л зөрүүтэйгээ ойлгосон юм чинь нэгэн л энийг би хайр гэж ойлгосон. Иннээс л би хайрыг мэдэрч кайф таашаал авдаг болвол төвшөө яг надад зориулаад одоо намайг яг тэр одоо жоо сэтгэлээр унсан үед нь урамшуулдаг, магтдаг ч юм уу, твэрдэг, үнсдэг одоо яг ихрийлдэг энэ юмнуудаа би зөрүүлээд төвшөөг яг ингээл ядраал ороод ирэхэд би халамжлал хаалцаг ингээл барайл яг нэг хүсэж байгаа юмнуудыг хийх юм бол төвшөө яг энийг ингээ хайр гэж үздэг учраас ингээ зөв хайрлал гэдэг нь манай гэрт ингээ явагдаад эхэлж байгаа байхгүй. Тэрнээс хашаа ингээ ангууд би юмдээ нэг гоншигнох чи намайг хайрлах байна гэдэг энэ гоншигналтуулт чи ингээ байхгүй болоод тий. Тэгэхээр хосууд тоор ч гэсэн те бас хоорондоо ингээ ярилцаа. Чиний хувьд яг хайрлахыг яг юу гэж ойлгодгийг, яг ямар үйлдэл гарвал чиний хувьд хайрлсан болох юм те. Яг сэтгэл ханамжтай байх. Яг сэтгэл ханамжтай байх уу. Тэрийг хоорондоо маш сайн ярилцаад гэд ойлгоод авцсан үед одоо хин одоо сэтгэлээр унах ч юм уу тийм үед нь яг тэр нөгөө зөв хайраар нь тэр нөгөө хайрыг юу гэж ойлгодог ойлголтоор нь үйлдэлийн нэчих юм бол энэ эмэгтэй тун удахгүй ингээл гой сэргээд ирнэ. Тэр эрэхтэй бас ядарсан байсан ч ингээл босоод ирдэг юм билээ. Яг өөрийнхөө би чамайг хайрлаад ах чи юу хайр нэхэд байгаа юм бэ? Би чамайг хайрлсан бидтэй ч юм уу? Эсвэл чи би чамайг халамжлаад ахад чи надад ерөөсөө эргээд ингэхгүй байна. Нөгөөдгөөс хайр нэх ч юм. Тэр ойлголтоо л нэг болгоод авчих хэрэгтэй. Анзаараад тахлаар нэг ийм зүйлүүд аяг анзаарагддаг байхгүй. Одоо жишээлбэл нэг хүн ингээд маш их сэтгэл гаргаж одоо яадаг гэр бүл төслөө гэж бодъё л да. Ээж нь маш сайхан сэтгэлээрээ ингээд бүх юм хичээлдээ хичээл хүрээлэр хэвтэн гэрийнхэн бүх хэмжээнд там бэлэн ч юм уу те. Маш их сэтгэл дунд ингээд өссөн орчинд өссөн хүүхэд эргүүлээд нэг хүнтэй нийлэхлээр яг тэр сэтгэлийг хүсэж идэв. Тэгээд чи намайг хилээг байхад өөрөө зүгээр ингээд сэтгэлээсээ энийг хийх ёстой. Энд чинь л хайр гэл чи намайг ингээл хилээг байхад ингээл өөрөө сэтгэлээсээ энэ бүхнийг хайр гаргаад ингээ хийчихэд яатыг ингээд ингээ маргалдаад байдаг. Гэт яг үндэ эн чин тэр хүний л өссөн, тэр хүний л мэдэрч өссөн зүйл. Яагаад заавал өөрийнхөө мэдэрч өссөн зүйлийг нөгөө хүн дээр байх ёстой гэж ингээ шаардах ёстой. Яагаад тэр хүн чин шал өөр газар олон жил өссөн тэрийг нь ойлгох ёстой. Тэгэхээр бие биенээсээ нөгөө өөрийнхөө л мэддэг, өөрийнхөө л цонхоор харчаал чи яг ийм байх ёстой гэх юм бол маргаал тэгэхээр нөгөө хүнийхээ цонхоор нөгөө хүнийхээ алхсан замаар нь түүх рүү харах юм бол бас энэ хүн чинь намайг энэ талаараа хайрлаад ойлгоод байгаа юм байна гэдгийг мэдчих юм бол ядаж нөгөө замын жижиг маргаан байхгүй. Тэгээ хайр бол ийм л хайрыг одоо ингээ таахгүй сая ингээ анзаарсан уу? Ингээ үндсэн ойлголт нь ерөөсөө гэр бүлийн суурь хүмүүжлэлтэй шууд холбогдож байгаа тий. Тэр хүн хайрыг юу гэж ойлгож байгаа нь тэр хүний өссөн орчин гэр бүлийн хүмүүжлэлтэй шууд холбоотой байгаа. Тэгэхээр яг ээж аавнаар ч юм уу хүүхдүүдэд хүмүүжүүлэхдээ анханасаа тий бүр нөгөө үндэс угаас нь нэгэнт одоо тарьсан модыг бид нэр зүсийн нөхцөл боломж байгаа. Гэтэл модыг анханасаа тариад ургуулж явах явцдаа зүлгэж өнгөлөөд байх юм бол тухайн мод яг зөв одоо бүтцтэйгээр ургадан тий тэрнтэй яг адилхаагүй аав ээж нар маань хүүхдээ хүмүүжүүлэхдээ энэ хүн ирээдүйд
хин нэгний эхнэр болно, хин нэгний нөхөр болно, аа болно, ээж болно гэдэг талаас нь бодоод тэгээ хүүхдээ илүү хүмүүжүүлэхэд анхаарад яаж эмэгтэй хүнийг хайрлах ёстой, яаж эр нөхрөө хайрлах ёстой гэдгийг анханаас нь илүү зааж явах нь илүү чухал гэдэг бид нар нэг юунд дүгэлэнд хүрж байна тийм тэр илүү чухал. Та хоёр одоо хүүхдтэй юм чинь та хоёр хүүхдтэй та хоёрын харьцаж байгаа харьцаа та хоёрын хүүхдтэй хандж байгаа хандлагаас чинь хүүхэд хайр гэдэг чинь ийм байлгүй байжтайг сурж авч байгаа байхгүй яг үнэндээ бол хоёрдугаар нэг сургадаг орчин юу вэ гэхээр сургууль байгаа даа. Яг зөв. Тийм. Тэгэхээр сургууль багш нар бас энэ хайр гэдэг зүйлийн талаар эр эмийн хоорондын харилцааны талаар аав ээжээсээ илүү хүүхдүүдтэй ярилцаж байх хэрэгтэй юм шиг санагдсан. Аав ээж нь яг хүүхдүүдтэйгээ ярилцах нь зүйтэй. Гэхдээ хамгийн их тэр үгэнд толгойд үлдэх газар нь хаана вөхөр багшийн үгнүүд гэдэг. Уус нөө хүүхдүүд тэгдэг штэ нөө ээж аавны юм тэр үгүй багш тэгж хэлээгүй гэж. Багш тэгж хэлсэн багшийн зөв ээж аавын зөв биш болчихдаг. Тэгэхээр багш нар бид нар одоо хүүхдүүдэд тэр дундаа өсвөр насны хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нар энэ тал дээр хүүхдүүдэд маш сайн ойлголтуудыг өгөх хэрэгтэй. Тэр таны өнөөдөр зааж байгаа монгол хэл, тэр математик, тэр физикийн хичээлээс илүүтэйгээр энэ харилцааны талаарх юмыг ойлголтыг л маш их зөв өгчих юм бол эргээгээд одоо том болоод 20, 30 та болоод ирэхээр багштай баярлах байхгүй. Одоо өнөөдөр би ингээд монгол хэлний багштай ч юм уу эсвэл математикийн багштай баярлж байгаа. Гэхдээ надад яагаад энэний талаар энэ харилцааны талаар юм хэлээгүй юм болоо яагаад энэ талаар би юу ч хаанаас сурч чадаагүй юм болоо энэний сурч чадаагүй гайгаас өнөөдөр би нэг удаа өмнөх амьдралдаа нэг удаа алдсан байгаа байхгүй. Тийм. Бид хоёрын энэ амьдрал бол хоёр дахь амьдрал шүү дээ. Өлгөөнөөмэж бас алдсан байгаа байхгүй. Хэрвээ энийг хэлсэн байсан бол зөв ханаа олно, зөв хостой босож амьдралаа зөв харилцааг үүсгэн ийм л байсан байгаа. Тийм манай яг одоо гүн сэтгэлөө ормоогүй л гэхдээ яг яхааргүй боловсролын систем баа зэрэг өөрчлөлт хэрэгтэй юм шиг надад санагдав. Тэгээ яг ингээ гадны улсуудыг бас ингээ анзаараад харахад би яг нэг 3 оронд яг амьдарч ажиллаа сурсан байдیں۔ Тэгээд тэнд ингээд би бүр шоконд орж исэн байхгүй. Хүүхдүүд ингээд 10 жилдээ ингээд явхдаа амар хүчтэй ингээд шууд математик ингээд үг хэсэг цэжлүүлэл тэхгүй зүгээр ингээд энгийн хооронд нь тоглуулаад чи хувцаа авигч гэдэг юм зүгээр амьдрал шилдэг амьдрал бэлдээд байгаа. Тэгээ би бүр тэр нь ингээд шоконд ороод анх ингээд хүй хичээлгээд ийм тэгээ гэрийн даалгавар байхгүй. Тэгээ хичээл дээр юу ийсэн гэхээр өнөөдөр багш бид нарыг нэг нэгнтэйгээ хэрхэн тоглох вэ гэдгийг заасан. Тэгээ нэг нэгээ хэрхэн баярлаа гэж хэлэх вэ гэдгийг заасан. Гэвэр баярлаа гэдэг тухай ярьдаг ч юм уу те. Яг иймэрхүү энгийн харилцаанаас эхэлж байгаа надад маш их таалагдчихсэн. Тэгээд би бодож исэн байхгүй юу. Монгол ч гэсэндээ бид нар яг ингээ эргээг ботход бидний үед ч 8 дугаар настай доордог ус те. Оронгуут л шууд баабагийн хинти хангаа саяны гэл нөгөө дээш харж байгаа л шүлэг мүлэг цээжлүүлээ те. Амар хүнд тэгээд яг ингээд хүн болгоно нөгөө математикч болох албагүй гэдэг шиг яагаад хүн болгоныг математик руу зөвлүүлээд байдیں۔ Тэрний оронд зөвхөн хүн байх утга учир зүгээр энгийн харилцаа зүгээр нөгөө нийгэмд энэ хүн амьдрын штэ гэдэг нийгэмд бэлтгэх нь илүү чухал юм байна гэдгийг айгуух тэндээсэн гэж олж харж ирсэн. Гэхдээ наадхан дээр чи бас нэг ийм хоёр ялгаа байгаад байгаа юм шүү. Бидний сурж исэн үед яа харахгүй энэ боловсрал хэрэгтэй байсан. Яг тэгэхээр бид нар чи 20 дугаар зууны боловсролын эзэн шүү дээ. Тий. Одоо уучлаарай 21 дугаар зуун гарцсан учраас тэр бидний 20 дугаар зуун заалгаад исэн боловсрол өнөдр хэрэггүй юм байна гэдгийг бусад их одоо нөгөө нэг лаглаг орнууд чинь мэдчихэд 21 дугаар зуунд ер нь энэ суур боловсролд юу хэрэгтэй? Математик монгол хэлийг л нүдэд авах нь зөв юм уу гэдэг юм одоо судлаад энэ одоо нэх онц биш юм байна. Хамгийн гол нь нөгөө чиний нөгөө хийсэн хүн байх харилцаанд ямар өөрчлөлтүүд яаж гарах вэ гэдгийг л заачих юм бол эн чинь өөрөө 21 дугаар одоо зууны суур боловсрол юм байна гэд одоо дэлхийн бусад орнууд энэ рүү боловсролын системийг өөрчлөлт эхэлсэн. Өнөөдөр бид нэр 21 дугаар зуун гарчаад хахад 10 жил 20 дугаар зууныхаа нөгөө нэг монгол нөгөө нэг математикаа заагаад нүдэд байгаа байхгүй. Чэйжлээ. Тэнгүүт чинь 20 дугаар зуунд эргээгээд бид нар ингээ бодохоор яг үндэ өөртөө биш багшд зориулж хичээл хийдэг байсан байна. Яг тийм. Тий дүн авахгүй өдөр хэдийн хангаа саяг би чойжлээд очиход багштай л одоо тий гоё хавш уншчул би болоо. Тэгэхэд тэнчэнэс би яг юу ойлгосон. Өөрөө юу мэдрээ. Түүчин байхгүйсэн байгаа. Яг тийм. Тий. Одоо болохоор 21 дугаар зуунд багштай биш өөртөө хичээл тий энэ харилцаанд үлдэх юмнуудыг суур боловсрол маш сайн заах хэрэгтэй байна гэдэг. Хүүхдүүдийн сэтгэлгээ нь өөрөө яг эндээ бэлэн болцсон. Ямар сандаа нөгөө одоо манай ихчийн хүүхд жишээлбэл ингээд дүүг хараа гэсэн чинь
Яагаад би дүү арах юм? Бараг та хоёр өөртөө хүүхд гаргаад. Хоёр хүүхд үстэй гэдэг юм яриад байгаа. Тэгээд бас ийм үед бол яг л энэ одоо өөрчлөхгүй л болохгүй болчиход байгаа байхгүй тий. Ерөөсөө одоо яг тиймрүүл шилжээд байгаа. Бид хоёр нөгөө өвөр ангаа 30 сумлуу очиод. Тэнд ахлагын сургууль байна. Тэгээд бид тэр нөгөө сургалтаар очив. Би ер нь нөгөө нэг бас ажиллаж лекц уншдаг байхгүй. Тэгээд нөгөө төгс ангийн хүүхдүүд нөгөө мэрэгжил сонголт ер нь яах вэ гэдэг талаар хотоос ийм хүн багш ирсэн гэнэ лекц уншуулна. Тэгээд би очиод хамгийн түрүүнд ерөнхийдөө лекцүүдээр ингээ янз бүрийн асуудаг л да. Тэгээд сурагч нараас бол би нэг юм асууад. Та бүхэн одоо ирээдүйд ямар хүн болох вэ гэж асуудаг байхгүй. Тэнгүүт нилээх одоо л итвэхтэй сэргэлэн цовоо одоо бодвол нэг одоо онц сурдаг хүүхдэн л юм шүү. Хамгийн түрүүнд гараа өргөд. За үүний дөө босоод хэлээрэй гэд. Би Монгол улсын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болно гэж. Тэгэхгүй миний дөө энэ ерөнхийлөгч гэдэг чинь бол ийм алтан тушаал ийм ажил байхгүй. Би нөгөө та нараас ямар хүн болох вэ гэдгийг асууад. Тэнгүүт Монгол хүүхдүүд бол маш сэргэлэн. Чи буруу хэлжлэнгүүт маш хурдан бодгоо дараагийнх нь босч ирээд би сайн хүн болно гэж. Тэгээ яг ямар хүнийг сайн хүн гэдэг, ямар хүнийг сайн аав, ямар хүнийг сайн ээж гэдгээ жишгэлэхээр бид нар яг нөгөө түрүүний ярьдаг сэдвүүл орчод байгаа. Аав маань ийм байсан тэгвэл аав гэдэг жишээ юм. Ээж маань ийм байсан. Тэгээд би нэг сэтгэл зүйчээс асуужсан байхгүй. Энэ гэр бүл салт их өндөр байна гэдэг. Энэ ойлголцохгүй ус болж гин үү? Эсвэл хуулийн болохгүй нэг янз бүрийн бодоод. Тэгсэн нэг юм хэлжлээ. Ер нь бол хүн нэг удаа хулгай хийгээд баригдахгүй бол ахаад хулгай хийдэг. Бүл салалттай гэр бүл төсөж байгаа хүүхд бүл салтыг нэг энгийн үзэгдлэж их харах гэдэг гээд. Тэгэхээр одоо бид нар одоо эргүүлээд ярангуул чинь одоо за 80 оныхан маань ингэчлээ шүү гэд би бодохдоо бас ингэж бодоод байгаа юм л та. Магадгүй миний туулсан амьдрал үр хөвгт маань бити ирээсэ гэдэг зорилго байгаа юм чинь аль болох тэрийг ингэж нэг хүүхдээс хол байлгах. Хүүхд өөрөө яг зөв мэдээлэл авчих юм бол дараа нь сөрөг мэдээллүүдээс өөрөө хайрцаглаад ингэж явах боломжтой юм. Тэгээ яг нийтлэгээр бол дөрөв ярьжсэн та хэд маань одоо яг миний үеийн залуучууд бол нэг бас ээж авлууга залгаал хайртай шүтэр гэж хэлдэг хүн ер нь байхгүй. Тэгтээ яаж нөхөр ингэж ээж би чинь гайгүй юу? Эмээ уусан уу? Хоол идсэн үү? Энэ нөгөө цаавар нь эрэгтэй хүний хувьд бол хайртай гэдэг л байгаа юм тий. Тэгээ тэрийг нь бол хүмүүс ойлгохгүй. Эмэгтэй хүмүүс ч бас хайрцангуй нэг хайртай гэж хэлчихдэг юм уу нээлттэй байна. Эрэгтэй хүмүүсийн бидний хувьд ч бол ер нь тийм хайртай гэж хэлэх бол их цөөхөн. Тэр нь засгал хэрэгтэй гэл байгаа юм л та тий. Тий. Одоо өөрчлөгдөгээд өөрөөсөө эхлэх хэрэгтэй гэдэг байгаа тий. Таны түрүүний нөгөө ярьсан юм дээр чи би нэг ганц юм нэмээд зүг ажигласан юм а хэлэхэд тий. Одоо энэ нөгөө манай боловсролын систем өөрөө ингээ хүүхдүүдэд буруу заагаа яваад байна гэдгийг нотлох хамгийн том нотлохоо нь ерөөсөө түрүүний нөгөө асуулт бид хоёр төртл айгүй их хэрдэг. Би одоо ингээд 10 төгсөж чинь тушаахаа ямар мэрэгчлэлтэй болох вэ? Би танаас зөвлөгөө авах гэсэн юм. Энийг мэдхгүй төгсөж байгаа байхгүй. Ууг нь бол тэр суур боловсрол чинь тэр хүнийг ямар байх вэ? Хэн байх вэ гэдгийг чинь энэ 11 жил, 12 жил бүр тов тодорхой болгоод багш нь за минийх амжилт төсийг гаргах ёстой юм байгаа. Ууг нь бол бидний бодлоор бол ингээд багаас нь явсараад хүүхэд яг аль хичээлдээ сонирхолтой гэдг нь тодорхойлогдоод юунд сонирхолтой гэдг нь ингэж олж явсаар ингэсээр энэ ажил чинь л яг энэ 10 жилд явагцаараад төгсөлтөө би яг тэр болно гэд ингээ бэлтгэгдээд гарах хэрэгтэй юм шиг одоо ойлгогдоод байгаа хгүй. Гэтэл явсараа бүгд яг нэг ингээд юмд ингэж бэлтгэж төрөлдөж явсаар байгаа тийм. Тэгээд би яг одоо ямар мэрэгжил сонгох вэ гэдгээ мэдэхгүйгээр төгсөж байгаа л энэ өөрөө боловсролын систем алдаатай буруу байна гэдгийг том нотлохоо байхад байгаа. Шведэд болохоор бид нөө амьдарч ирсэн юу гэж хэлвэл Шведэд одоо нөгөө гимназ гэдэг байгаа байхгүй 10 жилийн боловсрол ахлах ангиа төгсөж байгаа хүмүүс бүх юмд маш тодорхой байдаг. Тэгээд хамгийн гоё нь юу вэ гэхээр тэд нар би одоо ингээ зөндөө л бас ингээл 10 төгсөж байгаа ингээ орж иж байгаа хүмүүстэй харьцаж байгаа байхгүй би чинь тэд нөө сүши тоогооч хийдэг байсан. Тэгээ сүүлийн 4 жил хийжсэн. Тэгээд тэнд нэг хамгийн гоё ажиглаж авсан юм нь юу вэ гэхээр манай монголчууд ингээд 10-аа төгс одоо 10-аа л гэж яриад шүү дээ бид нар өөрсдийнхөө яриа те 12 дугаар ингээ төгсчгөр аав ээж нь хурдхан их сургуульд ор одоо аль сургуульд орох вэ мэрэгтэй сонгосон уу чичрээд идэг те энэ биш юм байл. Тэгтэл тэнд Шведэд яадаг вэ гэхээр дор хаяж 2 жил дээдл нь 5 жил нөгөө сургуулаа төгссөн хүмүүс хар ажил хийж хүмүүстэй харьцаж те ингээд одоо аяг тавг зөөдөг ч юм уу зөөгч хийдэг ч юм уу ингэчээж нөгөө ит чинь зах зээл дээр ямар мэрэгжил тэ мөнгө их болохоор байна. Би яг ямар юунд дуртай вэ гэдгээ мэдэж авч байгаа дараа нэг сургуульд орт юм
Тэрнээс биш шууд төгсөөд их сургуульд ордгүй юм бэл. Тэнгүү чинь над дээр ингээд нөгөө би тэнд сүшээ тоогоо чинь над дээр чи одоо ингээд нөгөө зөөгч хийх гээд кас хийх гээд айгүй олон шивэдээ 10 жилийн ингээд нөгөө төгсөөд орж исэн хүмүүс ирж байгаа. Тэгээд тэдэртээ ингээд би болохоор нөгөө өөрийнхөө ойлголтоор чи мэрэгчлээ сонгосноо гэж би бодсон юм байгаа. Өдөө чи сургуульд орохгүй яагаад наа нэг аяг тавг угаагаад ингээ яваад байгаа гэсэн чи би ингээд те мөнгөний үнцнийг мэдэх хэвээр би хүнтэй харьцах хэвээр тэгжээж би мэрэгчлээ зөв болох юм болвол би зөв сурч чадна. Би зөв сурна гэдгийг чи юу гэж бодоод байгаа юм гэсэн чинь хэрвээ би зөв сураад ингээ явах юм бол насан туршдаа аяг угаахгүй гэж байгаа. Хамгийн амар. Би энэ аяг угаахыг би 2хан жилээ л хийн. Тэгжээж би ингээд нөгөө мөнгөний үнцийг одоо цалингийн үнцнийг мэдээд авчих юм бол би дахиж аяг угаахгүй шүү дээ. Дахиж би та нарт загнуулахгүй шүү дээ гэж бодоод те маш сайн сурна гэж байгаа байхгүй. Бид чи тэр чинь ухтан загнаж байгаа байхгүй те. Чи аягаа ингэж угаагаад байна. Чи ингээд байна. Яг энтэй уялдуулангууд одоо хосын харилцаанд Монгол ээж аав нар эсвэл найз нь хамаатай садангууд цагаан сар боллоо. Одоо цагаан сар болонгууд тэгин эндээ суугалсноо. Болгоод тий. Ингээд нас ч яваа тий. Тэр чинь тэр хүн тэрэндээ өөрийгөө биелдээ. Хүний юу байхгүй юу? Яг л нөгөө нэг мэрэгчлээ сонгосноо одоо их сургуультай хурдан сур гэдэгтэй яг адилхан. Хүнтэй суусноо. Хүнтэй суу хүүхдээ гарга гэл ингээд шахаад идэг. Тий нөгөө хүүхэд гэдгийг ерөөсө хариуцлага гэж хүлээж авдаг юмсан. Бид хоёрын хувьд бол бид хоёр 28 тадаа нийлээд анхны одоо юу байхгүй. Тэгээд 28-д хүртэл гэмэн олон цагаасаараар хүмүүсийг шахууллаа. Чи суугаагүй л юм. Хүмүүс байхгүй гэлээ чи. Ойлголт нь бүр ийм юу гараад. Зөрүүтэй. За амарснаа чи одоо ингээ нас яваад байна. Нийгэм цаг үе хэцүү, гинт өвддөг ч юм уу, гинт осолд ордог ч юм уу. Ингээ чи байхгүй бол чамааг үлдэх хүр удан байхгүй. Амар хүн. Би яг өнөө маргааш өгч байгаа мэдрэл төрөөд байгаа их нэстэй болохгүй бол гэдэг чинь. Тэр нөө шахалт чинь бидний нөө сонголт хийхэд нөө гинт яарж байгаа тийм л хичээлүүд. Тэгэхээр бас магадгүй нөө үзэж байгаа хүмүүсүүд хэлэхэд те бас ганцаараа явж байгаа найз байгаа бол те бас энэ хараад те энэ хараад тийш хараад тийш сэтгэлээр унаарай гэдэг. Сэтгэлээр ерөөсөө унах шаард. Тэгж асууж байгаа усуудад хариулал би өөрийгөө бэлдэж байна. Уучлаарай би өөрийгөө бэлдэж байна гэдэг. Би алдаа гарахгүй тул бэлдэж байна гэж хэлэх хэрэгтэй. Би илүү сайхан амьдрах га бэлдэж байна гэдэг. Сая түрүүд хоёр битээрээс асуусан юм чи эргээд битээр нэг асуулт асуучгүй хоёроос нэг супер асуулт. Номон дээр ч бас ингээд энийг зогсгонд урдаа. Тэгээд одоо энэ нөгөө хоёр дээр энэ ингээд одоо бичигдэх. Тэгээд битээрийн бас нэг судалгааны ажил яваад байгаа. Тэгээд хоёр мэдээж хосууд юм чи яаж бас энэ бололцоог алдахгүй тий. Ингээд зүгээр алдаад өнгөрөхөө. Нэг ийм асуултыг бас ингээд одоо энийг үзэж байгаа хосууд ч гэдэг юм уу тий. Бас өөртөөсөө асуугаад үзээрэй тий. Та хоёр мэдээж хос юм чи хооронд ч бас ингээд гэр бүлийн хооронд маргалдаан гарна те зөрчилдөөн гарна. Энэ маргалдаан гарсан үе та хоёр одоо хүүхдээ яадаг вэ? Өөр өрөөрөө оруулаад хоорондоо тэр асуудлыг шийддэг, хүүхдийнхээ хажууд шийддэг. Яг аль одоо те хувилбар нь зөв хувилбар та хоёрын хувьд. Ер нь бол зүгээр ингээд ботхоор мэдээж хэрэг хүүхэд болвол хэнийг харж өссөн яг тийм л хүн болдог гэж би бол боддог байхгүй. Яагаад тэгэхээр одоо яг ингээ манай хөлт бол харьцангуй жоохон. Гэхдээ л ингээ жоохон ирнэ бид хоёрыг юу гин бүгдийг дуурайдаг. Тэгээд би бодсон байхгүй. За хүүхэд бол угаасаа яг л бидний тойл юм байна. Дээрээс нь би хүртэл өөртөө маш их цензуур тавьж өөртөө би үнэхээр хичээх тийм хүслийг миний хүү авчирч байгаа байхгүй. Яагаад тэгэхээр энэ хүүхэд ирээдүйд эмэгтэй хүний төсөөл нь надаар бий болох юм байна гэж амар сайн ойлгосон. Тэгэхээр би яаж бие авч явах уу? Би ямар байх вэ? Тэрнгээр миний хүү ирээдүйд эмэгтэй хүнийг ингэж хайрлана, эмэгтэй хүний ертөнцийг ингэж ойлгоно, гэр бүлийн хайр гэдгийг яг л бит хоёроор харах юм байна гэдгийг ойлгосон учраас мэдээч хэрэг бит хоёр хүмүүс нэг бит хоёр ч аяг хөөхөн маргалддаг шүү дээ. Маргалдахаар энэгэндээ бовтондаг талаар нэг хашгирдаг учраас магадгүй миний хүү одоохондоо бол бит хоёр юм ди маргааныг сонсч ойлгож амжаагүй. Гэхдээ ерөн зүгээр эцэгчүүд тийм байгаасаа гэж ерөн тийм гэдэг нь хажууд нь байгаас үү? Хажууд нь байхгүйгээр илүү одоо яагаад тэгэхээр хажууд нь маргалдана, хажууд нь зодтолтно, гэр бүлийн хүчирхийл хажууд байх тусам хүүхэд тэндээс за ирээдүйд хүчирхийлэгч болохгүй маа гэхэд маш их айцтай хүүхэд би болох юм шиг надад санагддаг байхгүй. Тэгэхээр ерөөс хүүхдийг анханаас нь тэгэж айлгаж, имиж, юмнаас дайлжиж тэгж байхгүй бол маргалдлаачсан магадгүй бүр гэрээсээ гарч яваад гадаа очиод маргалддаг ч юм уу. Ер нь гэхдээ маргаан гэдэгт заавал нэг
эвлэрэл гэдэг энэ заавал нэг байх хэрэгтэй. Ном дээр ч гэсэндээ дүлгэн маань нэг цогцолцсон байсан. Тэгээд чанга хаширах тусмаа илүү холддог гэд ярьсан байсан те. Тэгэхээр мэдээж хэрэг бид нар ингээд гэр бүл дотроо ямар харилцаа бий болгоно тэр тусам хос хоёр ч гэсэндээ өөрсдөө ч гэсэндээ тэр хос хоёроо ангал цав гарч идэг. Тэгээд хүүхэд гэр бүлийн харилцаанд хүртэл одоо маш том гүн одоо ангал гарч идэг юм шиг. Миний хувьд бол тийг санагдсан. Чиний хувьд? Ер нь бол яг маргаангүй байна гэдэг бол бүр хөлдсөн гэж болоод шүү дээ. Энэ маргаан байна гэдэг чинь амьдрал явж байгаа. Тий, тэгээд яг түрүүн нэлээ ярьчлаа. Тэгээд энэ дээр бас нөө хүлээцтэй байх. Хин нэгэн хүлээх хэрэгтэй болно. Тэгээд би бол бүр их уурлах юм бол ер нь дууга хураагаад тэгээд яг вэхээр одоо фэйсбүүкийн чатаар ч юм бичнэ. Тэр чинь нөө их зүйлэн хэлдэг байна. Уушж байгаа хүнд их зүйл очино. Тэгэхгүй ингээ нөө их тэр эмоцтойгоо ингээ хэлчихэр чинь буцаагаад нөө нэг дуу хоолой би илэм буцаагаад юу болно. Тэгээ нөгөө хүүхд тэр би ойрлох юм бол хүүхд бүр айгаад энэ ч одоо юу болж юм. Тийм бол тэгээд магадгүй бас нэг хүлээцтэй байх гэдэг юм тэр зүйл. Намайг бага хахад өвөө тэр болохоор нэг юм нөө юу гэдэг штэ. Том хүмүүс ярианд ороод ингээд. Тэгээ тухайн үед бол том хүмүүс нэг ярьдаг яриа байна, хүүхд ярьдаг яриа нэг бодоодсэн чинь тийм маргаантай ч юм уу зүйлсээс хүүхдэд холдуулдаг бас юм юу байд юм болов гэж бодоод тэр тий нэр хүлээцтэй гэд манай хүн чинь нэрээ тэгдэг юм биш бодоод тэгэхээр нэг айхтар маргалдаад байдгүй харин тэгсэн нэ ингээд яг ингээд асаал жоохон маргаа үсгээр ер нь чив чимээг болчдөг манай. Тэг би одоо чимээг үний хөдөөс бо гэдэг чидгүй. Тэгээ тэрүүг нэрэндээ амдаа бо гэ. Тэгээд дандаа надад ингээд фэйсбүүкээр чат ирдэг байхгүй. Би тэрийг тэгэж ойлгоод тэгсэн учраас тэглээ. Гингүүд би нөгөө миний уур намжцсан учраас уншаад нөгөө эрүүл ухаанаар сэтгэж байгаа байхгүй. Зөв юм байна. За тэгвэл тэгээд би дараа нь ойлгочихдог байхгүй. Ер нь асуудал бидээ ер нь хүлээцтэй орой чинь харьцангуй өөр шал өөр амьсгал ирээд тэгээд шийдлээ ярьж байгаа гэсэн. Тэгээд амар тесэрсэн моментыг асууйдгоо. Хамгийн асуултын жоохон өөрчлөлт. тесэрсэн момент. Яг энэ дэр би өөрийн нэг хэлэх гээд байгаа нэг тэг мэдээж энэ дотор байгаа байхгүй. Энэ дэр хамгийн нэг чухал юм байгаад байгаа. Зүгээр ороод явж. Ном дээр хүлээцтэй байх, маргааны талаар угаасаа ярьдаг юм чинь. Шал өөр төрлийн юм ярих гэдэг. Биш би өөр төрлийн юм ярихгүй. Тий. Нэг мод зайг хөөр үнтэй онгоцны бодолтой. Тий. Хүүхд юм үзлээ ярих гэх хайраа. Тэр чинь big family. Энэ бол хосын жор. Биш би энэчнээс ойлголтыг одоо яг тэгэх ёстой байна гэдэг юм ингээ ярилцж байгаа байхгүй. Яг хоо энэ зөв. Гэхдээ энэчнээс бас нэг үр дүн нь эргээд айгүй бас нэг сөрөг гарсан байхгүй. Тэр нь юу вэ гэхээр яг манай нөгөө төрөний хэлдэг те том үний ярианд орлоо гэдэг чинь яг үндэ бол нөгөө гэр бүлийн маргаан дээр хүүхдтэйгээ байжлахгүй гэдэг юм ингээ бид нар ингээ дандаа холдуулаад дээсэн учраас ичи явсаар байгаад гэр бүл салахад бас айгүй хөргсөн байлээ. Яг үндэ бол ингээд хүүхдийнхээ хажууд бид нэр амьдралд эхнэр нөхөр хоёр муудалцахаараа ингэдэг шүү гэдэг бүр амар томорч гүмаа гэхэд харуулад ингэж эвлэрдэг шүү гэдгийг бас харуулж авах хэрэгтэй юм байлээ. Тий. Тэгжээс нөгөө хүүхдүүд чинь ингээ гэр бүл зохиочоод гинт одоо нэг өдөр нөхөртөөгөө ч юм уу эхнэртэйгээ муудалцахаараа үгүй яг яаж эвлэрэх хэрэгтэй болоо. Үгүй яг яах хэрэгтэй болоо гэдгийг мэддэггүй. Тэгээд энэчнээс харьцаа бүр улам хүндрээд байдаг. Тэрийг аав ээж нь ингээ үлгэрлээд харуулсан байхад нэрээ нэг иймэрхүү байхад аав наав жоохон байхад ээж хоёр муудалцахад аав ингээл уучлалт гуйгаал ээжийг тэрвэрж үнсээд болцсон. Тэгвэл би хайртайгаа ингээд эн чинь өөрөө яг ингээ харуулж өсөх нь зөв юм байна гэдгийг. Гэхдээ бүгдийг нь ш. Яг тодорхой юм. Манайхаа айгүй болвол тэгээд нөгөө бүх юмыг харуулсан. Тэр энийг бид нөгөө харуулгүйгийн гайг ерөөсөө үр дүн ингэж гараад байгаа юм байл. Бас нэг тодорхой нас хүрхтэн ч юм тий. Заавал ойлгох хэрэгтэй юм байл. Ойтой хүүхд чинь бол маргалдаж ийн гэхийг биш тэр нэг айцыг л мэдрэхээс биш. Тийм тэгэхээр хажууд нөгөө яг гоё эвлэрхийг харуулах хэрэгтэй юм. тодорхой ойлголтын төвшөнд хэрэгт нь бол би энийг хэлэх гээд энэ асуултыг асуусан. Гэтэ тэр нь хүүхдийн нөгөө насны айгуу чухал тий. Хідэн наснд нь ойлгуулж эхлэхүүгээ тий. Тийм тэр айгуу чухал ах гэж бодож. Тэгээ би дараад нь нэг юм асууя гэж бодоод байгаа юм. Тэгээд нам дээр ч аягүй тусгацсан байсан нөгөө хязгаар гэх тий. Хосууд хоорондоо нэг хязгаар тогтоох хэрэгтэй гэд байжсэн. Тэгээд магадгүй нөгөө хүлээцтэй ч хэдүүд төлхөө холбоотой ч биш магадгүй. Хосууд одоо ингэдэг чинь бие биенийхээ
хитрхийг өмчлөөд те нэг нэгнээ маш өмжилдэг. Тэгээд би биенийхээ эрхлөө айгүйх ордог юм шиг надад санагдав. Тэгээд яг бит хоёрын амьдрал байхгүй ч гэсэндээ зарим нэг хосууд найзууд юм аа тий ингээд цогтаа ингээд сууж хахад араас ингээд нөхөр нь ингээд байн заалгадаг ч юм уу цаг минутууд мөч бүхнээр ингээд нөгөө залгаад идэг тий. Гэтэл яагаад ингээд зүгээр ингээд нөгөө магадгүй ингээд нэг тайван амгалан явуулах юм тийм боломжийг олохгүй тэр хүний тэр чигээр нь суулаад бол миний өмч. Би чинь яахыг шийднэ гэсэн нэг байртай мөрөөдөл чиний зорилго баг би шийднэ. Би шийднэ тий. Тэгэхээр нөгөө тэр хүн юу хүсч мөрөөж ийн ямар хүсэл зорилготой байна ч гэдэм үү тэрийг ангид биш хүмүүс нөгөө суугаараа илүү блоклогддог байдал руу манайхан илүү очоод идэм шиг надад санагддаг. Тэгэхээр эндээ бид нар ер нь гэрлэн гэдэг өмчлөл юм уу тий. Хүний тэр дээр хоёр маань юу гэж боддог. За яг энэ хэсгээр нөгөө номон дээр оруулахдаа гэрлэх гэдэг дээр биш яг нөгөө хосын юуг үндэслэж яг оруулсан. За тэрнээс нь тэр үднээс нь яг тайлбарлая те. Бид хоёр болохоор энийг ингэж харсан байхгүй юу? Хосын харилцаанд одоо ингээ хоёр хос нийлэхлээрээ дийлэх хосууд залуу байхдаа ялангуяа би энийг өмчлөх гээд идэг нь бол угаасаа төгөөмөл үзэгдэлтэй. Одоо ингэ битээр нийлчих юм бол энэ хүн яг миний хүслээр байх хэвээр. Энэ хүн бол минийх одоо намайг л хайрлах хэвээр, намайг л ингэх хэвээр гэд бүх юм бараг л ээж аваас нь хүртэл өмчилж авах гээд идэг те. Тэгэл ингээл бүх цагийг бараг бүртгэл ингээд идэг. Тэгээ энэ байдал өөрөө эргүүлээд нөгөө гэр бүлийн харилцаанд оронгод амар том сөрөг зүйлийг бий болгох юм байна. Тэгээ тийм учраас хайрлахтай, хязгаартай хос олж байгаа бол тэр хүнд бас хувь хүн гэдэг зүйлийг заавал үлдээх хэвээр мөлий. Орон зайг. Хувь хүнийх нь орон зайг хамтд нь авчаад идэг. Зүгээр өөрийнхөө хоббигоор хийх цагийг хүртэл авцсан. Одоо тэр хүн чинь хүн л юм чи өөрийн гэсэн өсөл мөрөөдөл байгаа, хийж бүтээхийг зорж байгаа юм байгаа. Одоо жишээлбэл ярихад одоо танаа хүн жишээлбэл хуульч хүн байлаа гэхэд тэр хуулийнхаа тухай шинжилсэн мэдээлэл одоо тэр бүх юмыг өөрийгөө апдейт хийгээд өөрийгөө цааш нь хөгжүүлэх энэ бүх орон зайг нь хажууд хос нь ойлгож гаргаа тэрэнд нь ингээд болцоог нь гаргаж явах хэвээр. Гэтэл нөгөө нэг хосуудын ихэнх юм болохоор одоо бүр гэр бүлийн харилцаанд орцсон ч гэсэн өнөөдөр хүүхдэд ихстэй өнөөдөр чи тэр хүний нөө хувийн өөрийн төлөвлөгөө орон зай юу ч байхгүйгээр чи тэгнэстэй амсаг дээр тэгнэстэй ингэнэстэй чи тийм үү те эсвэл нөө хамтдаа ингээл байхлаараа одоо тийм ерөөсө хосын ингээ ингэх гээд идэг. Окей хосын харилцаа хосынхын юм байна. Гэхдээ тус тусдаа өөр эрэгтэйч тэр эмэгтэйч тэр өөр өөрийнхөө одоо хувь хүнээ хөгжүүлэх, хувь хүнээ одоо өсөл мөрөөдлөө биелүүлэх тэр юмдаа цаг заавал зарцуулах хэрэгтэй, тэрэндээ санхүүг гаргах хэрэгтэй, тэрэндээ одоо бүх болцоо юмнуудыг хийх хэрэгтэй, тэрэнд нь би энийгээ дэмжих хэрэгтэй юм билээ. Хязгаар тавихгүйгээр дураараа бие биенийхөө дайрж орсноор тэрний сүлдээ бүр маш аюултай одоо харилцаанд хүрч болно гэдгийг харуулад ном дээр бичсэн байгаа. Тэгээ энэ тал дээр тэр аягүйх хүмүүст ойлгох хүсдэг тийм. Хамгийн гол нь бие хүн, хувь хүн хосын харилцаа руу орлоо ч гэсэн хос боллоо ч гэсэн тэр хүн чинь тусдаа хүнээрээ л хоёр чинь нэг болчоогүй те. Тэгэхээр энэ хүний тэр нөгөө чамтаа уучрахаас өмнө тэг хийдэг байсан, мөрөөддөг байсан, өөртөө цаг зарцуулдаг байсан юм ин тодорхой хугацаанд гаргаад өчгөө тийм хадгалаад. Тэгэхгүй нөгөө тэрийн шууд байхгүй болгоод шууд ингээл бүх юмыг хоёулаа ингээл хамт яах. Бүх юм дээр хамт байгаад тэгэл маргаан өсдөг байхгүй. Одоо жишээ нь би ингээд кино үзээд кино ганцаараа үзээд тэр үзсэн киногоо бодоот ч гэдэг юм уу тэр киногоо ингээ байх тэр өөрөө миний хувийн орон цаг би өөрөө тэгдэг гэсэн дэлгөөнөө надад тэр цагийг гаргаж өгдөг тий. Гэтэ бол анх бол гаргаж өгөөгүй шүү дээ. Анх бол гаргаж өгөөгүй. Тэгшээ яг ингээд кино минь үзээ суунгоо тэрэнд нь ингээд ямар сони юм бэ гэл хамтдаа байж ганцаараа кино үзээ суугаадах юм ах ингээд гэтэл тэр бол хувь хүний өөрийнх нь ингээ гаргах цаг юунд байж л дээ. Бас нэг зүйл нь болохоор би одоо ингээд боддог байхгүй. Ингээд хүүхд хүн бүрлэнэ гэдэг чинь ингээд бөө юм болж иж хүн болгоо ингээд амархан бүрлдэж би болж чадахгүй шүү дээ. Ийм их цаг 9-10 сарыг ингээд болгож байгаа л төрж гарлаа энэ дэлхий зоригтой хүн төрлөө. За одоо би зүрхүү дагнаагаараа л явчих. Би охиноо маш гоё зоригтойгоор ингээл хайрал тээсээр гал төрүүллээ. Хүүхд хайрлаад өсгөхдөө ирээдүйд одоо нэг хүний өмч юм шиг те. Энэ хувийн гэсэн охины минь өөрийн мөрөөдөл байхгүй, охины минь өөрийн гэсэн зорилго энэ дэлхийд хийж бүтээх тэр зүйл байхгүйгээр зөвхөн нэг хүнд ингэж уягдаж тэр хүний одоо юугаар амьдрын гэхээр миний бүр санаанд орохгүй байхгүй. Миний охин өөрийн гэсэн зүйлээ уул мөрөө үлдээгээд өөрийн гэсэн тэр түүхт орсон ч бүх зүйлийг үлдээгээд явах хэвээр. Тэгээд ингээ бодонгот ингэж гоё хүн ээж аав хүүхдээ төрүүлээ ингэж яхад одоо би нэг хүнтэй суучаад мэдээж л төвшөө яг л энэ шиг ээж аваараа хайрлагдаад төрөөд ингээ өдөг хүрсэн. Би тийм тэр хүнийг шууд булаад явал тэ ээж автаач гарах цагийг нь бараг байхгүй болгоод бүх юм чистэ тэгэх гээд байгаа найз нөхдийн цагийг байхгүй болгоо. Бүх юм ингээл бүх юм минийх ингээд талаар амар хавьяачсан байгаа тийм. Ийм хавьяачсан байж болохгүй. Ягаад гэвэл яг л тэр хүүхэд багтаа ямар зорилго яг л тэр хүнийг ингээд тэрнийг хүсэл мөрөөдөлд нь дэмжиж явах хэрэгтэй байхгүй юу?
тэгжээж энэ ч хос болж байгаа байхгүй. Тэр чи дэмжижээж хос болно болохоос өмчилжээж хос болохгүй шүү. Тийм манайхан ингээд бие бинийгээ дэмждэггүй ч юм уу яг ингээд өмжилснөөс болоод хамгийн харамсалтай нөгөө гэр бүл салалт гэдэг бий болоод. Тэгээ Монгол улс ч гэсэн яг статистик тоон үзүүлэлтээрс гэр бүл салалт бол маш их байгаад байгаа. Айгу харамсалтай тий. Тэгээд би яг эндээс яг ном уншиж байхдаа бодсон байхгүй. Мо дийлэнх одоо хосуудын гаргадаг алдаа яг энэ өмчлөлөөс аяух болд юм шиг санагдав. За магадгүй яг энэ өмчлийн арталт нөгөө жохон жижиг хардалт гэдэг зүйл бас аяух байгаа. Гэр бүл салалт болоод байгаа бас нэг шалтгаан бас нэг хууралттай холбоотой юм шиг. Надад нэг юм аяуh сонин юм зүр ингээд толгойд хөврөөд байгаа юм юу вэ гэхээр нэг одоо дээд үеийнхнаас ч гэх юм уу да тий нэг твчин гэдэг нэг зүйлийг арай нэг өөрөөр гаргаж ирээд байгаа. Алддаггүй ир хүн гэж байхгүй. Ир хүн яагаад вэ алдаал нэг ир хүн заавал амьдралдаа нэг удаа ихнэрээ хуурцсан ч юм уу тий хуурцсан би физиологийн хувьд хуурцсан байд юм а твчээд өнгөр. Алддаггүй ир хүн гэж бэдгүй ингээд нэг зөвлөдөг нэг зөвлөгөөнүүд яваад байдیں۔ Би бол энэтэй бол санал нийлдэггүй. Тэгэхээр тоор маань энэ дээр ер нь юу гэж боддог вэ? За би хараа. Би яг энэ тал дээр төвшөө тэр ярилцж ирсэн. Тэгээ би төвшөөс асууж чи намайг хуурах уу? Би чамайг хуурахгүй. Чи намайг хуурах уу гэх ингээ асуусан. Тэсэн чинь төвшөө болохоор маш гоё хариултыг тохиод өгчээсэн. Юу ч хариулсан мэхлээр би тааш нөгөө нэг хамт байх хугацаанд одоо хатам ээж маань өвдөөд ингээд бүр эмнэлгийн орон дээр одоо сэхэнд ингээ 2-3 удаа ороод тэгээд ингээ амьдралаас явангаа алдаад буцаж ирчихсэн. Тэгээ энэ зүйлийг харж байхдаа би тэр амьдрал угаасаа лимиттэй. Хизээч хамаагүй амьдрал дуусч магадгүй ийм нөхцөлд нэг ийм зүгээр ингээд хийх юмгүй юм шиг ингээд амьдрах амар харамсалтай байгаа байхгүй. Тэгээд хамгийн чухал юм нь юу вэ? Энэ бүхний үндэс суурь нь хүн яг өөрийнхөө энэ амьдралыг яах гэж ирсэн, миний яг хийх ёстой юм, зорилго нь яг юу юм, миний мөрөөдөл юу? Өөрийгөө маш сайн эхлээд олох ёстой юм байна. Өөрийнхөө зорилго бүх юмыг тодорхой болгоод тэгээд хань ижилтээ одоо хостой боллоо. Хоёр хосын хамтын тэр зорилго мөрөөдөл нь бүр чин сэтгэлээ хүсэж байгаа юм маш том юм болцсон нөхцөлд тэр завсрын одоо өөр хийх юм тэмнүүд үндэ тэрэнд гаргах цагч байхгүй болох юм байна. Яа тэгвэл амьдрал өөр юм богинохон байна гэдгийг ингээд ойлгоцсон өөрөө хийх маш их энэ баг одоо нэг 30 хүн ойлголоо гэж бодъё л та. Тэр хийх байгаа тэр том төлөвлөсөн юм нь 30 40 жил хийгээч барахааргүй өөрөө хийж эхлүүлээч барахааргүй юм төлөвлөлөө гэж бодоход амьдрал чи өөрөө тэрэнд нь хүрэхгүй юм богинохон байгаа даа штэ. Тэгээд иймэрхүү зүйл ингээ бодоод зорьсон байгаа нөхцөлд хүнээс нөгөө одоо за энэ хүнтэй болохгүй маань энэс салаад ингэчих гэдэг юм уу. Эсвэл одоо би энийг төр ингээд нэг ийм туршаад би зүгээр нэг тэнцээч нэг 2 жил амьдарч үзээд ингээтгий. Эсвэл би нэг ийм юм төр хүнд ингэж дэмий ингэж цаг үрэх ямар ч юугүй сонирхолгүй болоод бүх юмнууд нь дандаа зоригтой болж эхэлт юм шиг би тэр ойлгогдсон. Тэгээд зоригтой болоод ирэхлээр зорилгын хажуугаар одоо тэр дээлсүүл илүү дутуу юмнууд баг энэ чинь нэг л удаа амьдрын штэ. Нэг л удаа амьдрах байгаа юм чинь нэг мөсөн маш сайн чанартай одоо зөв сонголтыг хийн. Хийсэн сонголттойгоо ингээл зорилгынхаа завсарт ингээл замаасаа буцаал ингээд ахгүй тэр хүнтэйгээ яг тэр мөрөөдлийнхаа төлөө завгүй явдаг байхгүй явах хэрэгтэй байхгүй юу? Залуу хүмүүс. Яг инким бол ирээдүйд хурах зүйл гарахгүй байна гэж төвшөөтөр ярилцсан. Төвшөө ийм хариултыг өгсөн. Тэгээ тийм учраас чивтэр яг ингээд мөрөөдлөө маш зөв тодорхойлоо. Тэрнийхээ төлөө загвар хөдөлмөрлөө явах юм бол бие биенийг маш сайн ойлгосон, бие биенийг маш сайн хайрлаж чадах юм бол ийм зүйл амьдрал гарахгүй гэсэн ийм хариултыг өгсөн. Ингээд энэ хариултыг сонсонгууд шууд ингээд бат итгэл төрж байгаа юм чинь. Нэрээ хэрвээ би хэнийг өөр хүнтэй суусан бол тэр хүнтэй бүрэн сайн ойлголцож чадаагүй байсан бол хэрвээ тэр хүн битэрийн ирээдүйн эцсийн зорилго нэгдээгүй байсан бол би энийг олж одоо өөрсдийнхээ сонирхол юу тус тусынхаа хувь хүнийхээ зүйлүүдийг олж чадаагүй байсан бол ингээ энэ мөртөө юм бол энэ амьдралыг зүгээр л ингээл юу ингээл туртай гачаач юм хийгээл ингээл цаг зав ихтэй юм шиг те ингээл дэмис хэлгүүцэл баг тэр хүрээ дээр гэхэд тэнцэн очиж тэнцээгөө ингээл туслаж юм ийзнэ энд очиод хүний юм хэлтээл ч юм ингээл нэг тийм өнөөдөр юу их вэ гэсэн нэг тийм гэрсэн амьдрал байгаа гэдэг шүү дээ магадгүй тэгэх байсан баг. Тэгэхээр өөрөөсөө эхлээд маш сайн өөрийгөө олох хэрэгтэй юм. Хүмүүсийн өлөг болох яриад өөрийгөө олох хэрэгтэй юм байна. Ханаа зөв сонгох хэрэгтэй юм байна. Мөрөөдөл зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй юм байна. Яг л амьдрал өөрөө лимиттэй байгаа. Тэгэд амьдрсан бол чанартай амьдрсан шиг юм хийж бүтээж амьдрах хэрэгтэй юм байна л гэж бодсон цагт арай өөр бодол толгойд орт юм шиг санагдсан. Тэр хуураад байгаа ч юм уу тэр одоо ингээд яваад байгаа усуд яг үнд ингээд наатлаас ингээ харахаар хөндлөнгөөс харахад зүгээр завтай хүний л ажил байгаа байхгүй. Тэр чин зав байгаа учраас зорилго нь тодорхойгүй байгаа учраас илүүг харж билүүг долоох шанс гарч ирээд байгаа байхгүй.
хийх юмтай хантайгаа хийх юм нь тодорхой, зорилго нь тодорхой байх юм бол тэр чинь тэрийн цаг гаргадах шаардлага байхгүй болчиход байгаа байхгүй. За тэгээ манай дээд үеийнхэн би бол 80-аад оных манай дээд үеийнхэнд нэг тийм ойлголт байгаа даа. Би бүр тэрийг бүр ингээд уучлаарай ах эгч нараа тий. Энэ ойлголтыг бити зүгээр ойлгосон та нараараа ингээд дуусгий. 80-аад оныхон битгий тулгаад тий. Нэг байгалийн арин шин гэж нэг балаа юм яриад байгаа байхгүй юу? Чи байглаасаа эрэгтэй эмээ чи эмэгтэй одоо тий эмэгтэй хүний тийм нэг юм одоо тий нүцгэн шалдан байгаа энэ дээр байглаасаа ингээд чи өгдөл байгаа учраас сэрэл мэдэр чи хөдлөөд ингээ байглаасаа чи ингээ тэрэн рүү тэмүүлсэн тэгээ хуурцсан ч гэдэг юм. Эсвэл өөрсдийгөө хуурцныгаа байглаасаа миний сэрэл хөдлөөд би ингээ чамаа хуурчлаа гэдэг нэг тийм тайлбарлах гэдэг байхгүй. Энийг ойлгох хэрэгтэй. Энийг чи дэвчих хэрэгтэй. Дисэж гарах хэрэгтэй эдэрэг. Уучлаараа дисэж дэвчиж гарах юм чи шал өөр юмн дээр байдгийн амьдралд те. Тэрнээс биш нэг хуурцсан имийг эхнэр нь дисээд их нөхөр нь би байглаараа эрэхтэй болохоор хуурчлаа гэж тайлбарлаж байгаа. Энэ бол айгүй тэнэг асуудал байхгүй. Хэрвээ үнэхээр энийг хүлээн зөвшөөрж байгаа бол одоо бүгдээрээ бодоод үзье л та. Энэ тарих гэдэг юм яагаад байгаад байгаа юм те? Би байглаараа эрэхтэй хүн. Би байглаараа ингэсэн бол толгой гэдэг юм байх юм хэрэг байхгүй үстэй те. Би байглаараа шууд ингээд өсөөд эхэллээ. Тэгвэл би тарих байхгүй юм чи шууд барьж авал хонь ямар нэг амтныг идэх гээд ш. Толгой байгаа учраас би тэрнийг яах гэж өлсөж байгаагаа төвчээд болгоод инээ тэрэ гэж идэж байна. Яг энэтэй адилхан толгой байгаа учраас хэдий сэрэл мэдрэл нь одоо тэр юугээрээ хөлж байгаа ч гэсэн надад толгоон дотор зориг надад бүх юм байгаа учраас би тэрнийг зүгээр нүдэн аниад өнгөрч байна. Ингэвэл миний амьдрал өнөөдөр бол норон шүү дээ гэдгийг толгой бодох байхгүй юу? Тийм. Тэгэхээр одоо тэ байглаараа одоо байгалийнхын тэр арин шингаараа толгоогоо захирах уу эсвэл толгоогоороо тэр байгалийн тэр арин шин гэж хүлээн зөвшөөрөд байгаа юм а дарах уу гэдэг хоёр л сонголт ирж байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр яг 70-аад оныхан маань би уучлаарай бүгд гэж хэлээгүй дээ. Зарим нэг улсууд маань ингэж бодож байгаа бол та дүүл тарих гэж яага байгаад байгаа юм бэ те. Тэгээд яг үндэ 70-80-аад оных гэж ярьсан дээрээ би бас бүр энийг бүр хатуу хэлмээр санагддаг. Одоо 80-аад оны бид нар бол айгүй тийм оргил үе дээрээ яваахгүй те. 80-аад оны залуучууд би бүр урайлж хэлмээр санагддаг. Яг үндэ 80-аад оны намайг жоохон байхад 60 70 энэ ах эгч нарыгээ бид нар харж өссөн. Тэгэхэд надад одоо яг надад л тийм байсан баг. Яг гоё үлгэр дуурайл авчгаар тийм ах эгч нар тун цөөхөн байжээ. Тэгэхээр одоо энэ 2000 оныхын 90-ад оны залуучууд том болж байна. Яг үүндээ энэ улсуудад үлгэр дуурайл болох улсууд нь хүлээн зөвшөөрөх улсууд нь 80-ад оны бид нар байхгүй. Бид нар энэ нэг мухар сүсэгч гэдэг юм уу? Энэ нэг муухай байгалийн арин шин гэдэг юм бид нар өөрсдийнхөө үе дээрээ таслан зогсоож ийм байж болохгүй маа гэдэг юмыг л харуулж үзүүлэх ёстой юм байна. Тэгжээж энэ 2000 оныхын энэ 90-ад оныхын эдгэр чинь бидрээс үлгэр дуурайл авч эргээгээд яг бидний насан дээр ирэхээрээ зөв амьдарч байгаа аахгүй. Яг үүндээ бидэрт бол энэ дээдлийн ах эгч нар энэ бүгдийг айгүй муу ойлгуулсан. Яг хөө тийм үеийнч бас ингээ ойлгуулах шанс олгоогүй тийм үе байсан байх гэж би боддөг. Ингээл бүх юм нэр яг ойлгоцсон байхад яг бороо сонголт хийхгүй шин. Бүх сонголт хийхээс өмнө хүн тэр сонголт хийж чад тэр зүйлийг л ойлгоцсон байхад дандаа зөв сонголт хийх шин. Тэгэхээр л ойлгохын тулд маш сайн мэдээлэл мэдлэгээр өөрсдөө сэнэгжүүлэх. Маш сайн мэдгэл хэрэгтэй юм элэ гэж төвшөө тэргээд байна. Хэрэг сонгож чадахгүй эргэлзээд байгаа бол тэр талаар мэдэж судлах хэрэгтэй юм байна гэд буруу сонголт хийж ийна л гэдэг чинь ойлгоогүй л яана гэсэн үг гэж одоо бодоод байгаа шин. Гэхдээ буруу зүгээр ч мэдэхгүй яваа бас улсууд байгаа шүү дээ. Сонголтоо хийж явахдаа тий. Хууралт гэдэгтэр одоо талтруны битээр ярьсан дээр нэмдэг тийштэй одоо тэр бүхний чинь суур ерөөсөө л ярилцах тийм. Ерөөсөө л ярилцах. Ярилцчихж л ойлголцсон. Ярилцчихж л яг яагаад турж байгаа юм тэгвэл хуурж байгаа юм мэдээж болохгүй ойлголцохгүй болоод нэг юм болохгүй болоод тэгвэл яг яагаад гэдэг маш сайн ярил. Би нэгээл сайн ярилцаад ойлгочих юм бол биеийнхээ хүслийг ойлгочих юм бол хүслийн тэр хүний яах гэдэг мэдэхгүй байгаа учраас биеийнхээ дургуй хүргээл ингээл яваад сүулдэ биенээсээ салгаалч юм уу те. Сайн ойлголцоод ах юм бол ингээд дор нь ойлголцоол яваадах юм бол асуудлууд ингээд дор нь баг дээр ингээд шийдэгдээд яваад хаар тий. Ярилцахгүй удажглаар л яг ингээд том ингээд хагарал том асуудал бий болох гэдэг. Ярилцсан гэхэлэр хүмүүс ингээд хэрэлдсэн багтаа угаасаа ярилцах амар хэцүү шүү дээ. Ярилцах хэрэгтэй гэсэн ингээд ярилцах гэхэлэр угаасаа муудцсан үед харин ч бүр хэрүүл дэвэрч магадгүй тий. Тэр нэг ярилцах нэг моментууд гарч ирдэг шүү дээ. Нэг хэсэг хугацааны дараа нэг намжсны дараа энэ тэр ярилцах. Тэр үед нь ярилцахдаа сэтгэл зүйчдийн зөвлөж байгаагаар бол тэр битэрийн сэтгэл зүйн зөвлөгөө авч ирсэн шивэд эмч маань ингэж зөвлөжсэн. Би гэж огт ярьж болохгүй.
Чамайг тэгсэн чинь ингээд би гомдчлоо. Чамайг тэгсэн чинь ингэчлээ дандаа нөгөө хүний зүгээс ярих юм бол нөгөө хүн нь баяр сайн сонсож ярьдаг гинэ. Бид нэр болохоор дийлэх гаргаж байгаа алдаанууд нь дандаа би ингэсэн чинь би ингэмээрэн чи намайг сонссонгүй би гэх ингээд тэнгууд нөгөө хүн шууд ингээд хамгаалах юугаа аваад зөрүүлэл би ингээд хоёр талаас би гэх хоёр минут. Тэр ярилцсан ширүүл болчихдаг юм байлээ тий. Би тэгээд исэн чи ярилцахдаа зөв аргаар зөв техникээр ярилцчих юм бол зөв ингээд арга замаараа хүн болгон заавал адилхан байгаалгүй шүү дээ. Өөр өөр байдлаар ярилцаагаа ингээд явуулж байна шүү дээ. Тэр ярилцж л ах юм бол яагаад тэр хүн өөр хүн сонирхох хэмжээнд хүрсэн? Яагаад эсвэл ингээд бүх юма ярилцаалах юм бол дор нь асуудлыг жижигхэн явхаас өмнө асуудал шийдчихэж болно шүү дээ. Битэрийн зүгээр харж байгаа юм л ярилцгаал аюул чухал. Тэгээ зөв ярилцахыг харин дэлгүүрийн түрүүнд дөнгөж эхлүүлээ хайчлаа. Зүгээр тэр хүний оронд өөрийгөө тавьж ярилцаа. Тэр л аюул чухал юм байлээ. Проблем үүслээ. Тэр проблем дээр би гэж төвшөөгийн үүднээс ш дөлгөөний үүднээс ярилцах хэрэгтэй юм билээ. Дөлгөөн бий болж, дөлгөөн төвшөө болж бодож ярилцах юм бол энэ асуудал зөв зам руу ордог. Тэгээ энэ дээр яг нэг жишээ ингээ хэлэхэд бид хоёр өөртөө яг сэтгэл зүйн зөвлөгөө авч байгаад манай эмч надад ингэж хэллээ. За чи энэ яаж байгаа бүх асуудлаа одоо төвшөөгийн одоо дүрээр чи өөрөө биш. Чи төвшөө болоод одоо наа проблемыг чи төвшөөгийн талаас ярьдаа гэсэн чинь би ингээ яг ярих гэсэн чинь яг тэр үед ойлгож байгаа байхгүй. Би ерөөсө төвшөөгийн талаас тэгж бодохгүй. Яг ингээ бодож байгаа юм л хайлтуул бодчихаа. Тэгэл ерөөсөө өөрийнхөө талаас хараад ингээ ба гэл ингэсэн. Тэгвэл яг төвшөөгийн өнцгөөс төвшөө болоод төвшөөгийн өмнөөс ингээ ярих гэсэн чинь өөрийнхөө алдаа төтгөлийг анзаарч эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нарт нэг дандаа ярилцлагатаа хүртэл ингээд өөрөөсөө төрүүлж ярьдаг. Бүх юмыг харахтаа, уурлагтаа бүх юм дандаа өөрийнхөө өнцгөөс ингээ хардаг. Тэгэхээр нэг өөрийгөө алснаад ингэхдээ тийм нөгөө хүнийхээ талаас бодож үзэх, нөгөө хүний талаас одоо бодож ярих дандаа тэгж ингэж хоёр талаас ямар юм бэ? Тийм бид хоёр ч гэсэн яг энэ асуудлыг тулгарч исэн бохгүй. Яг ингээд нөгөө яагаад вэ гэхээр бид нөгөө хайцангуу одоо 28-д одоо ингээд анхны гэр бүлээ зохиож байгаа хүмүүс. Тэгээ магадгүй нэлийн төлөвшсөн өөр үзэл бодлоо олцсон хойно гэр бүл болж байгаа байхгүй. Тэгээд анх бол яг нэг тийм асуудал учирч исэн. Тэр нь юу вэ гэхээр нөгөө ойлголцохгүй. Тэгээ ойлголцохгүй нь юу вэ гэхээр би ер нь ингээд битэр жоохон маргалдаад би нэг ойлголцохгүй болохоор бүр ингээд таг хайчаадсэн байхгүй. Нөгөө асуудлаа шийдвэрлэхгүйгээр бүр хайчаад тэгээ дотроо юм ингээд буглаад бодоодсэн байхгүй. Тэгээ сүүлдээ битэрийн ямар гаргалгаа гарсан бэ гэхээр зүгээр нөгөө нэгнийхээ оронд өөрийгөө тавьж байгаа. Одоо би жишээлбэл нөхрийнхөө оронд өөрийгөө тавьж үзсэн байхгүй. Энэ үний өссөн орчингоос нь бодож эхэлсэн. Энэ хүн ийм орчин 4 ахтай бүр дандаа эрэгтэйчүүд байхгүй эмэгтэй хүн байхгүй орчинд өссөн эмэгтэй хүнийг яаж хайрлах халамжлах арга нь ерөөсөө л энэ юм байна гэдгийг би ойлгож эхэлж байгаа байхгүй. Гэтэл би анх болохоор зэрэг өөрийнхоороо дайраад чи намайг яахаараа ингэж хайрладаггүй. Чи нөгөө ороод ирдээ. Ойлголтоо тэгж ойлгоцсон байсан. Эсвэл өөрийнхөө харсан тэрийг тэгж хайрлаж исэн да гэдгийгээрээ тий. Чи яагаад гэсэнгөө гэдэг. Кино үзчихээ тий. Яг киногоо төсөл өгд. Энэ яагаад кинон дээр ингэдэг юм биш үү гэж тий. Тэр кино бит хоёр ямар хамаа байна тий. Зохиолч юу үзсэн бэ? Тэгээ би ингээд сууж байгаа нэг буруутай болчих тий. Маргааш нааж байгаа нэг дуу муу сонсдог юм уу? Дуун дээр ингэж гарах юм чи юу гэж бодож байна? Би ингээд машин барь амаараа бодож байгаа чи юун дуу бодох тий. Тэгэл нөгөөдөгт нь хариулахгүй болохоор чинь ингээ тий чи дургу байна. Би хариулаагүй гэж өөртөө хариулаа ингэ явчихсан. Өөртөө хариулаа бүх юмдаа явчихдаг. Одоо тэгтээ энэ бол яг хүн болгол мэдээж гоё ад жаргалтай амьдрал гоё юмыг боддог шүү дээ. Тэгээ яг кино шиг бас төсөөлж болохгүй гэдгийг би бас яг хэлмээр. Титаникийг хараад хүмүүс ингээл ойлаа ямар үгүй тэр хоёр хамт ингээд гарч ирээд тий давцан дээр үлдээ ингээд амьдрсан бол тэр магадгүй салжиж магадгүй байхгүй тий ер нь бол яг эхлэл хэсэг юм тэр нэг хайрын оргил юм уу хосууд яг нэг болцдог нэг хүлээдэг тэр орчноороо дараа жилдээ 5 жилдээ 10 жилдээ байна гэж төсөөлдөг. Гэтэл чин би одоо нэг миний төрний асуудал цаг хугацаа өөрчлөгдөх, үр хөвгт томрох тусам нийгмийн асуудал өөрчлөх ингээд бидний нас явах тусам энэ нүүнүүд өөрчилж чинь гэдгийг бас ойлгуул зүйтэй болов гэж би боддог. Тэгээд ер нь яг зүгээр одоо нөө эрэгтэй хүн ч нөх олон боддог гэж баг үний юм шүү дээ тий. За машина барьж бол машинаа барьж шүү дээ. Яг тийм. Өчигдрийн киног чи юу гэж бодсон. Би тэнгүүтэйг гэдэг хамгийн гоё ярил. Ромео Жюлеттаг ингээл одоо оргил гээл яриад идэв шүү дээ. Тэр хоёр яг үхэл дууссан. Хэрвээ тэр хоёр үхэгүйсэн маргааш нь шууд хэрэлдэнэ. Яг тэгэхээр танаа найз чинь миний ахыг алсан.
Гүн чи юу тэр чи миний найзыг алаа өстэй гэл ингээд энэ хоёр чи хэрэлдэх байхгүй. Ерөөсөө маргааш нь тийм л юм болох байсан гэж байгаа байхгүй. Нэрээ наацхан дээр яг Цохол яг тэгээ дуусчих чад. Өгсөн учраас тэр хоёр аягүй гоёор дуусч байгаа. Хэрэлдэхгүй дуусч байгаа байхгүй. А өгөхгүйсэн бол маргааш нь шууд хэрэлдэ. Яг тэгэхээр хоёулаа мэдчихэж байгаа. Тэгээд яг энэтэй холбоотойгоор бас ингээд нэг гоё юм хэлмээр идэв. Хүмүүс ингээд боддоо ш төгс ингээд хүмүүсийг дотроо төсөөлцөө. Ингээл тэр хоёрт амар гоё ингээ үлгэр юм шиг ингээ одоо кино миноны хаа хизээж төгс хас гэж байхгүй. Одоо нөгөө бидний шүтэл байгаа нөгөө Бейонсе эсвэл одоо тий нөгөө алдартай Шакира одоо хийм байдیں۔ Бүр эмгтэлэгч хүртэл их нартайгаа хэрэлдэж байгаа. Асуудал байгаа. Хүн болгонд асуудал байгаа. Тэгээ тэнцэнээсээ хүмүүс дандаа өөрөө өөртөө ингээд яагаад сайжруулалт тэгээд ингэж болохгүй мэн ингэж алдаа оноороо суралцсан явж байгаа. Тэгээд хос олгонд алдаа гардаг. Тэрэн дээрээсээ ингэ дээшилдэг. Хос олгонд энэ бид нар төвчирч байгаа проблемыг төвчирдэг. Тэгээд тийм учраас бас тэр талаас нь хараад хайртайгаа бас хитрхи бити нөгөө мундгуудтай харьцуулаарэ. Жишээлбэл одоо ингэ харцаар тэрний нөхөр амар сайн эсвэл одоо тэр өстө мундаг юм эсвэл магадгүй влог үзчихэд төвшөөстө мундаг юм байлаа. Чи төвшөө шиг байгаач гэж нөхрөө дийдэг ч юм уу тий. Харин энийг бүр амар хэлмээр санагдсан тий. Төвшөө шиг байх гэж одоо бас нэг тиймэрхүү юунууд би над тийм захиа иржсэн байхгүй ядаргаатай юм аа гэ тэ хоёрын блогийг үзээ манай ихнэр ингээд ах юм чи яг яадг юм гээд яг өөрөө би тэрийн блогийг үздэггүй юм байна л да чи яг яаж ихнэрээ хайрлчаад идэх юм гэ тэ тэр хүнд айгүй ядаргаатай байгаа байхгүй тэ битээ тгээ тэ тэр таны нөхөр чинь нэг хувь хүн заавал тэр нөхрөө натлаа тий эсвэл бол одоо тэр Брэд Питт шиг болох гээд хэрэггүй байхгүй эзэж тийм болох Брэд Питт ч асуудалтай Брэд Питт ч асуудалтай байгаа шүү дээ яг өндөө тэгэхээр харин зүгээр яг тэр хүнийг байгаагаар нь харин яаж ойлголцох вэ гэдэг дээрээ л анхаарлаа хандуул тэгэхээр Монголд маш их гэр бүл салтай гэдэг шалтгаан нь бидний гэр бүл болоход сайн ээж байхад сайн эхнэр байхад сайн эмэгтэй хүн хань байхад зориулж бэлтгэгддэг зүйл байхгүй байхгүй. Тийм учраас одоо манай яг одоо Монголын нийгэмд бол хостой байх одоо ханаа яаж хайрлах тий харилцаагаа яаж зөв авч явах. Одоо энэ бүх зүйл дээр тус дэмжлэг болох зүйлүүд маш бага байгаа учраас л Хосын жор гэдэг энэ ном гарсан гэж одоо би тэр яаж байгаа. Тэгээд энэ ном бол ингээд тусахгүй. Энэ бол зөвхөн эхлэл одоо ерөнхий байдлаар гарсан. Цаашаа яг та хэдийн ялтруу хэлснээр нөгөө хэсэг бүр ингээд нөгөө наривчлаад гаргах төлөвлөгөөтэй байгаа. Тийм. Тэгэхээр энэ бол энэ бит хоёр хоёулахнаа хийгээд ерөөсөө хизээч барахгүй. Бит хоёр мэрэгжлийн сэтгэл зүйч биш. Бит хоёр хийсэн судалгааныхаа ингээд юуныхаа өрөөнд гаргаж байгаа. Мэрэгжлийн сэтгэл зүйч одоо энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс энэ дээр илүү сайн ажилламаар байгаа байхгүй юу? А дээрээс нь бүр улсаасаа бүр сургуулиуд соёлтон бүр ингээд энэ маш сайн хөгжүүлэлт хэрэгтэй. Хүмүүст мэдээллүүдийг маш сайн өгөх хэрэгтэй. Ээж болно гэдэг ийм том хариуцлага байдаг шүү тийм. Бүх хүмүүсийг маш сайн бэлтчих юм бол бэлдсэний дараах гарах шийдвэрүүд сонголтууд шал өөр. Одоо ингээд бид нар ингээд төсөөлөл та олимпийн тамирчин байлаа гэж бодъё. Маргааш нь одоо ингээд тэмцээн болох гэж байгаа. Тэр хүн тэр тэмцээнд орохын тулд мэдээж бэлдсэн тий. Наан бэлдэж байгаа шүү. Зөндөө бэлдэж байгаа шүү. Бэлдэж тэр олимпиад ингэж орж ийн. Амжилт үзүүлж ийн. Тэмцээнд орох хэмжээнд орт. Тэгвэл хосын харилцаа одоо ингээд за гэр бүл болох гэж байна. Тэгвэл яагаад гэр бүл болоход бэлтгэхгүй байгаа юм бэ? Яагаад хосын харилцаанд бэлтгэхгүй байгаа юм? Бэлтгэхгүй зүгээр л ингээл харт хаамгаараа зүгээр л амьдрал бол юм гэдэг ийм төсөөлөөрөө явсаар агаад яг тэр тэмцээн гэдэг шиг хосын харилцаанд орлоо. Тэрэн дээр шууд ингээл далаараа унахаар юм. Тэгвэл бид нар бэлтэх хэвээр. Яаж бэлтэх вэ? Өөрийгөө хөгжүүл хаана юу л вэ? Заавал одоо тэр байхгүй энэ уус бэлдээгүй энэ ингээгүй гэж шалтгаан тоочих хоосоо илүү өөрт ямар болцоо вэ? Унших ном хаана вэ? Үзэх кино хаана вэ? Уулзаж судлах, ярилцах зөвлөмж авах хүмүүс нь хаана вэ? Өөрсдөө эрэлхийлээд өөрөөсдөө маш сайн бэлдсэний дараа хосын харилцаанд маш ихтгэл төгс ядаж зөв сонголт хийх хэмжээнд хүрчээд орох юм бол арай дээр юм байна гэсэн ийм тийм нөгөө Шведэд нэг тийм сургалт болд юм билээ шүү дээ. Би нэг нэвтрүүлгээ дээр үзсэн байхгүй. Надад бол айгүйх таалагдсан. Тэр нөгөө улсаас нь яг ингээд нэг айгүйх авч үзээ тий. Яг гэр бүлийн харилцаан дээр айгүй анхаарал хандуулт юм шиг санагдсан. Тэгээд яг одоо ингээд нэг манайхан ч ингээд манайхаар яг л өрөх гэж байдаг шүү дээ. Хороо гэж байдаг. Тэгээд хороон дээр нь бүр ингээд тусгай сэтгэл зүйч тавьсан. Тэгээд айгүйх ярилцуулдаг. Хооронд нь ингээд яасан ийсэн ингээд тэр нь яг нэвтрүүл үзсэн байхгүй. Тэгээд надад айгүйх таалагдсан. Улсаас нь бүр ингэж гэр бүлийн харилцааг нь дэмждэг юм биш үү гэдэг тийм гарч исэн. Аг мундаг тийм. Улс өөрөө энэ хамгийн чухал юм а гэдэг мэдсэн байгаа байхгүй. Сэтгэл зүйч нүгүү. Тэгээд өөртөө цагаа захиалаад гэр бүлэрээ нэг нэгээрээ ч юм ингээд зөвлөгөө тусламжууд авчдаг. Хосын харилцаанд нь тэд нар бас ингээд улсаас нэмэр болоод туслаад байгаа байхгүй. Улс Швед улс юун дээр аягүй сайн ойлгож авсан бэ гэхээр бүх салбарт сэтгэл зүйчд байх нь зөв юм байна гэдэг дээр бүгд хатуу зогсоо. Энэ дээр бүх салбарт нь сэтгэл зүйчдийг гаргаад өгсөн. Гэр бүлийн чиглэл
сургуулийн, эмнэлгийн бүх юмд сэтгэл зүйчд байдаг. Тэр нь бүгд үн төлбөргүй. Тэгээ нөө нийгмийн стресс харьцангуй ба Байхгүй болчихж байгаа байхгүй. тий одоо нөө ажил дээр албан байгууллага болгон өөрсдөө дотроо куратортай Одоо сэтгэл зүйчд сургууль цэцэрлэг ингээл байх бүх салбарууд юутай учраас дор нь ингээд газар ахуулахгүйгээр дор нь хүмүүсийн асуудлыг шийдээд байгаа учраас ингээд нийтээрээ ингээд арай нэг жигд нам байгаад байхгүй намжуу. Манайх энэ тал дээр ерөөсөө ингээд сул хайцсан юм. Одоо жишээ нь таны ажил дээр юм сэтгэл зүйч байгаа юу? Байхгүй байгаа байхгүй тий. Хуулийн дээр бол албан байгууллага сэтгэл зүйч эмчтэй байх гэдэг юм ёстой гэсэн. Гэтэ нөгөө хуулийн заалт маань хэрэгжихэд тэгэл олон шалтгаанууд нөхцлүүд одоо гарч ирдэг. Одоо жишээ нь цагдаагийн байгууллага чинь нийтийн хэв журам хамгаалах газрын цагдаад нэг л сэтгэл зүйч байгаа. Тэг чинь тэд нь хэдэн зуун цагдаа байгаа. Уг нь бол манай төрийн бодлого дээр нөгөө сэтгэл зүйчийг бол байна гэдэг бол зүйчүүд бол байдаг юм байна. Яг хэрэгжилт нь бол тэгвэл бид нар ч л байгаа юм байна шүү дээ. Тийм Бид нар хэрэгжүүлэх байгаа. Тэгэхээр тэгэл ер нь бол дор бүрнээ л асуудлыг ингээд одоо тэхгүй байх гэж харалгүйгээр болцсон хаана юу вэ? Жишээлбэл одоо асын асуудалтай байгаа л өө яг шивэчиг ингээ хороонд нь зөвлө юу байхгүй сэтгэл зүйч байхгүй юм чинь гэж суухан орно. Жишээлбэл одоо зөвлөх нь хосын жар номыг аваад уншиж болж тийм тий яг зөв өөртөө нэг хин нэгнээс ингээд нөгөө хүлээгээ суух биш өөртөө ямар нэг үйлдэл хийгээд хайгаад ирэл хайгуул хийвэл энэ жишээ байж байна. Яг үндэ ард түмэн бид нар ч өөрсдөө амар том хүч байгаа байхгүй. Одоо битээр бас тгий гэж бодоод байгаа байхгүй. Хорон дээр очиод битээр ингээд танай хорооны гэр бүлээ, залуу гэр бүлээ битээр асуудал үүсчлээ. Битээр сэтгэл зүйчтэйгээ хорооны сэтгэл зүйчтэйгээ уулзмаар байна. Нийгмийн ажилтнтайгаа уулзмаар байна гэж очих гээд байгаа байхгүй. Тий, яа бид нар тэрийг шаардах хэрэгтэй. Тэнд та түрүүн хэлчихсэн шүү дээ. Хуулийн дээр юм байх хэрэгтэй гэдэг. Өдгөө байхгүйгүүд яагаад тий энд тэгвэл энд хосууд байна. Хосууд дунд чи харилцаанд асуудал үүсээд шүү дээ. Яагаад сэтгэл зүйчин та нар бэлдэж өгөхгүй байгаа юм бэ? Тэ? Яг энийг ингээд шаардах гэдэг байхгүй. Тэгээд тэр хорон дээр 10 хос, 20 хос очисны дараа тэр хорооны усуу чи тэнэг биш юм чинь юм бодно шүү дээ. Хэрэгтэй юм байна. Хэрэгтэй юм байна. Энэ нийгэмд шаардлагатай байна. Эрдэнэ байгаа юм бид нар нийлүүлэх хэрэгтэй юм байна. Яг л хуулийн дээр нийлүүлээгээ заасан байгаа байхгүй. За энийг маш энгийн жишээгээр дахиад нэг тайлбарлая. Юу тэр дэлгүүр танаа ном чинь байхгүй байна гэж нэг хүмүүс чижээл. Тэр дэлгүүр нөгөө дэлгүүр чинь ингээд олон дахин тавтагддаг штэ. Тэнгүүд би хоёр тэр дэлгүүрт номоо аваач чи өгөө гэж бодож байгаа. Тэр дэлгүүр битээрлүү ярьж байгаа байхгүй. Танаа ном манад байхгүй байна. Хүмүүс сурлаад байна. Тэд нар үйлдэл хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр улсууд шаардсан учраас үйлдэл хийж байгаа. Тэгэхээр бид нар бас өөрсдөө энийг нөгөө зөв голдрол руу н оруулах гэж бид нар шаардах хэрэгтэй байна. Хоёлоо ч гэсэн энд нэгтэй марга шууд хорон дээр очиод бит хоёрт асуудал дээр шууд яваад уулзмаар байна. Тий, уулзмаар. Хуулийн дээр танах ингээд заавал байх ёстой гэдэг юм. Тэ энийгээ бид нар ингээд хэрэглэмээр байна. Энэ л ахгүй юус. Тийм байна. Стоо гоёна. Big like. За баярлалаа. Номон дээр нэг хэсэг байсан л да. Хүндлэл гэдэг нэг хэсэг байсан. Энэ дээр би нэг зүйлийг асууя гэж бодоод яцмасан. За хүндлэл дээрээс нөгөө эмгтэй эрэгтэй үний тийш харьцаа гэдэгт лөө түрүүн бид нар нөгөө яриад өнгөрчгүй би асууя гэж за гэд өнгөрцөө. Нөгөө хүндлэл гээд айлахаар манай монголчууд яг бидний ёс заншил уламжлалтай холбоотой ч тэр нөгөө айл гэр эрэгтэй хүнд нөгөө хиймэр сүлд нь явж байгаа гэл тэгэл дээшээ ингээ борхон шиг залцдаг эмэгтэй өөр хянтын шалгаваагаа л өстэй төмсөө яагаад өстэй хувцсанраагаад бүгдийг хийгээл явдаг тий. Тэгэл эрэгтэй хүн хиймэрэн сууж гэл суугаад идэг тий. Гэтэл яг энд ингээд нөгөө хүндлэл гэдэг нь яг энэ юм уу? Эрэгтэй хүн ингэж бурхан шиг залж хиймэр минь чи юу гэдэг явах нь яг эрэгтэй хүн ер нөхрөө хүндэлж байгаа хүндэл нь энэнгээр илэрж байгаа мó гэдэг дээр айгуух тий. Тэгээд манай хүн чинь бол аяг тавга угаа чинь тэгээд хиймэр нь унжт юм шиг байлаа шүү дээ. хоолой тий. Хоолой байх юм. Тэгээд хиймэр нь унаал чиний одоо тэг дээр байгаа юу? Хэмжээр үзэл бараг хасга руугаа орчих хиймэр. Тэгээд би ч нөө ам манд явахгүй хүмүүс ч анд яваад ш чон мон бод хэмраас иргэн би ч анд явахгүй эрвэх анд явж утсан. Тэгээ өөр анд явж утсан. Тэгээд сэргэгдэхгүй аим хүнд төгсдөг шүү тий. Яг энийг ярих юм бол одоо
нэг үнэн хэлий. Миний арай улаачих юм болов яах юм бол нөр амар. Би ерөөсө хаанч яриаггүй нэг үнэг хэлчихв. За өстой амар нэмээд Төвшөө дээр яг нийлээд нэг гэрт орж байхад төвшөө яг Чингис хаан байсан юм. Чингис хаан шиг байсан байхгүй юу? Яа ингэ нөгөө нэг эрэгтэй хүн бол тийм байх хэвээр, эмэгтэй хүн бол юм байх хэвээр гэсэн энэ нөгөө сэтгэл уламжлалтын ойлголт маань төвшөөд байсан. Надад ч байсан. Би ингээд өөрийгөө юунд буруутгадаг байсан бэ гэхээр төвшөө яг тэр өнцгөөс надад ярьсан. Би бас яг өөрийгөө нөгөө баг шивгчин гэдэг шиг эмэгтэй хүн бол юм байх хэвээр гэж ойлгоцсон. Тэр өнцгөөс төвшөө таарцдаг. Би тэр нэг гэрт орсон чинь төвшөө за ингээд ажилд орж ирэл хоол бэлэн баймаар шүү гэл баг ийм стилээр би тэнгүүт ингээд хоолын намттай олон янзын хоол мол гэлгээ бодоол тэгэл чадахгүй ахлаараа олон дахин гээл фейлч мэйлдээд тэрэндээ өөрийгөө дотроос амар сэтгэл занааны хувьд өөрийгөө буруутгаал эмэгтэй хүн бол ингэх хэвээр тех хэвээр гэдэгтээ ингээд өөрийгөө ёстой гэдгээр бүр блоклцсон. Тэгээд нөө нэг тэр хэмжээсээсээ болоод төвшөөгийн өмнө ингээ би айгу муу байгаа юм шиг санагдаад төвшөөг ирэхээс өмнө тэр тэрийг амжуулахдаа хутуусан ингэх хэвээр байтал амжаагүй төвшөө ирээд хөө энийг угааж амжаагүй мөгөл хилчингүүт би тэр нь ч өөрийгөө буруутгаал би энийг чинь эр хүнээр хилүүлэлтгүй өөрөө хийх ёстой байсан тэргээл тий ингээ амар их тэрэндээ стресстэй байлаа. За төвшөө бас ингээл нөө нэг чи тэгсэнгүү ингэсэнгүү гэдэг байлаа. Тэгээд яг тийм нөхцөлтэй байж байгаа Шведэд амьдарсан учраас азар Шведэд амьдарсан маань амар том тусдсан болсон яг үнэндээ. Тэгээд Шведэд байж итл эргэн тойрны бүх орчин амьдарч байсан. Шведэд амьдарч байгаа Монгол гэр бүлүүд хүртэл яг ингээд нөө Шведэд тэр стилээр амьдрахаас өөр аргагүй. Яг л хоёулаа амьдралын хандлага зүтгэж байгаа. Хоёулаа адилхан цагаар ажиллаа зов ирчээд эмэгтэй нь яг нөө миний сэтгэл зүгээр ингээд гэрийнхаа бүх юм хүүхдээ ингээд бүгдээ нэхэр тэр эмэгтэй чинь ухаалтаад унаа штэ тэгээ бүр ядраа тарамдаад унаа штэ. Тэнгүүд нөхөр нь ингээд хажууд нь үгүй чи хийх ёстой гэл эхнэрээ заваагаа л ингэж байхгүй. Хүн л юм чинь хүний сэтгэл зүй байгаа учраас тэр хоёр чинь хоёулаа ажиллаа шеэрлээд хийдэг болчтой юм байна. Яг энийг бид хоёр ингээ нүдэн дээр байгаа ингээ хосоод тэгээд агангууд бид хоёр яг анх ч удааг байхдаа эхлээл яг тиймэрхүү харилцаатай байжснаа. Тэрнээс болоод амар бухимдаал хоорондоо мууталцаал. Тэгэл хэлэнгүүт би яг ингээд ажилд оронгууд төвшөө яг гэртээ байж эхэлсэн. Тэгэл би нөө ажил дээрээс нөө өдөржин боотол цэвэрлээстэй нөө хүсмэстэй амар юм орж ичааш. Тэгэл ядарч өгөөл ирж байгаа ч гэсэн ингээл бас нөгөө юугаараа ингээл пистэ текстаа гэж бодож итэл төвшөө ингээл баг багаар үйлдэлүүд нөөцлөгдөөл. Улаан цан би ингээл амар ядраад ирчээд хахад төвшөө чи хоол ихстэй гэж өдөржин хоол ич идээгүй намайг хүлээн гэж байхгүй штэ. Тэгэл төвшөө ингээл үйлдэлүүд нь өөр болоод угаас нь суурь нь өөрөө бас ингээ халамжтай хүн байсан учраас эмэгтэй л хүн текстаа гэсэн тэр ойлголтууд байхгүй болж ирсэн. Тэгтээ бол төвшөө бол анх бол амар байгаагүй шүү хараа уучлаарай. Тэгтээ ингээд төвшөөгийн үйлдэлүүд нь огцсон өөр болоод миний ч гэсэн тэр сэтгэлгээний өөрчлөлтүүд ороод нэг мэдсэн чил 1-2 жилийн дараагаас эхлээд аль болцоотын нүнүүдэ хийдэг болоод ингээд яваад эхэлсэн чинь хин эндээ хүндрэл нь дагуулад эхэлсэн. Тэнгүүд би одоо жишээлбэл төвшөө чил мөнгө олж ирэх хэвээр. Би бол одоо гэрийнхаа ажлыг хийчих юм уу? Ингээд байх гэхлээр төвшөө маань амар ядрах гээд байгаа байхгүй юу? Тэр гэр бүлийг тижээн дахиад ингээд нэг нь тэгээ би ингээд ядрахыг нь харсаар ээжж энээс илүү цагаар ажиллаж энээс илүү мөнгө олно гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэр хүний максинг одоо чадамжийг нь харчаад ингээд суугаад ах надад амар хэцүү учраас би хүртэл ажиллах шаардлагатай болно. Тэр хоёулаа ингээд хэцээгээл эхлэнгүүт хоёул ингээд гэрт одоо хийх гэрийн ажлыг зохицуулах гадуур ажил бүх хальваа зүйл дээр шийдвэр гарах бүх юм дээр ингээд ерөөсөө л аль нь одоо оролцож явах хэрэгтэй маш оролцоотой байх хэрэгтэй гэдэг амар сайн ойлгосон. Тэгээд оролцоотой байх тусам аль нь маш хариуцлагатай болж байгааг харсан. Оролцоогүй байгаа нь ерөн зөөр хойшоо суудаг юм байна гэдгийг мэдэрч эхэлсэн. Тэгэл энэчнээс эхлээл тэгэл нэг мэдсэн жил манай төвшөө энэ ял ингээл амьдралын явцад өөрөө өөртөө ингээд нэг эвдэж өөрчилсөн тийм юмнууд ахлах гэж бодож байна. Тэгээд маань нэг юм хэлтгүү те. Зүгээр Чингис байж байгааг болсон юм. Дэлгөөнийг тий зүгээр яг хоо энэчнээс нэг юм хэлэх нэг ойлгож авсан юм а ирчүүддээ зориулаад инүүхэндээ хэлэхэд те. Өмнө нь бол би аяг тавг угаачаад Дэлгөөнөө би аяга угаацсан шүү, чамд тусалцсан шүү. Дэлгөөнөө би хувцсыг угаагаа тусалцсан шүү гэж ойлгодог байсан. Тэгсэн чинь дэлгөөнөө надад дараа нь юу гэж хэлсэн бэ? Чи надад тусалцсан бол алида харъя гэсэн чи яг үндэ би өөрийнхөө идэж ус аягаал угаацсан. Яг үндэ би дэлгөөнөө тусалцсан шүүгээ хилцэн тэр хувцсыг угаацнаа харсан чи өөрийнхөө хувцсыг л угаацсан байгаа юм. Тэгээ би яагаад дэлгөөнөө тусалцсан бэ гэж бодоод тэгж хэлээд байгаа юм болоо дараа нь ботсон байхгүй. Яг үндэ өөрийнхөө хэрэгэлсэн юм аа хийцэн байгаа байхгүй. Тэгэхээр миний бодол яг
энэ миний хэрэгэлсэн юмыг энэ хүн хийх ёстой гэдэг бодолтой л байсан байгаа байхгүй. Тийм болоод би дүлгөөнөө тусалсан шүү гэж хэлээд байгаа. Тэгээд би ерөөсөө тэрийг больсон байхгүй. Залуучуудаа тэр модулаа одоо болоо тий. Яг үндэ та их нэртэй тусалсан биш. Та өөрийнхөө идэж хэрэгэлсэн юм аа хийсэн байгаа байхгүй. Та би хүүхдээ чи хараад тусалсан шүү гэж ярьдаг. Тэгвэл тэр чинь чиний хүүхэд биш юм уу? Яг өөрийнхөө хүүхдийг л харсан байгаа байхгүй. Яг үндэ би охиноо хараад чамд тусалж байгаа шүү гэж бодож байгаа залуу болоод тэр чинь өөрийнхөө хүүхдийг л харж байгаа үстэй. Хүний хүүхдийг харж байгаа бол тэр хүнд ёстой тусалж байгаа байхгүй. Яг зөв. Энийг л аягүй сайн бодмоор юм санагдсан. Би нэг хоёр юм давчхаа хэлчих тий. За нэгдүгээр влог гэдэг тал дээр одоо яг хөтэ манайхан влог хийгээл дөнгөж эхэлж гин те дөнгөж одоо сүүлийн 1-2 жил бол айгүй идэвхтэй хийлээ. Энэ бол бүгдд нь шинэ юм. Тэгэл уучраад олохгүй байна л та. Тэгээ бид хоёр яг бас л ингээл яг уучраа олохгүй байгаа влог гэж яг юу ингээл айгүй их судалж агаад энэ рүү ингээ орсон. Эцсийн зорилго нь влог гэдэг чинь өөрөө видео портфолио гэдэг үгний товчлол амьдралын хэм маяг л юм бэлээ. Бид нар альбом дээр амьдралынхаа зургаа ад жаргалтай зургнуудаа хадгалдагтай адилхан одоо орчин үед онцгой мөчүүдэд хадгалдагтай адилхан одоо энэ сошиал гээд бүгдд нь юм нээлттэй болцоотой байгаа үе дээр яг амьдралаа бит хоёр яг байгаагаар нь хадгалж үлдэх нь бит хоёрын гол зорилго байгаа байхгүй. Яг зарим нэг улсууд энийг нэг ойлгохгүй байгаа учраас та хоёрын влог сүултээ сонирхолгүй болцоод байна эдэр гэсэн нэг мессеж ирэхэд нь би хэлсэн байхгүй. Уучлаарай энэ хоёр бит хоёрын л амьдрал тань сонирхолтой болохын тулд бит хоёр өөрсдийнхөө амьдрал жүжиглэх шаардлагатай юу тий? Тань сонирхолтой болохын тулд бит хоёр тэнд ямар нэгэн тэ брэнд ч гэдэм үү ямар нэгэн гоё юмыг хийх ёстой юу? Уучлаарай бид төр байгаа амьдралаа л харуулж чинь гэсэн чинь нөгөө хүн чинь нэрэж тийм юм уу да гэж байгаа байхгүй тий. Ерөөсөө л энэ влог гэдэг утга учирыг аягуулсаа ойлгоорой. Энэ бол сурчлагаа биш. Энэ бол таны амьд эргээгээд энэ 2 жилийн дараа 10 жилийн дараа бид төр энэ влог нэгийг влог хоёрыгоо үзэхэд эн чи өөрөө амар гоё кайп байхгүй. Бид нар нөгөө ээж аавынхаа бүр залуугийн зургийг хараад ямар гоё юм бэ гэж баярлалтай адилхан тэр мэдрэмжийг л авах гэж энийг хийж байгаа юм. Нэгдүгээр хоёрдугаарт онлайн орчинд ингээд одоо брэнд хөөдгөө ингээд яг байгаагаараа байдаг гэд энэ онлайн орчин гэдэг юмыг л аягүй сайн одоо бид нэр ойлгох хэрэгтэй юм шиг надад санагдсан. Яг одоо ихээр одоо энэ ингээд он цаг өнгөрөх тусам энэ онлайн энэ платформуд бидний амьдралд төссөн үсэйг аягүй том байрыг суурийг эзэлнэ. Онлайн орчинд өнөөдөр би одоо Facebook, Twitter ч гэдэг юм уу, Instagram эдрийг энийг би өөрөө зөв ашиглахгүй болвол хүссэн үсээгүй эдгээр намаа хинбэ гэдгийг тодорхойлдог цаг ирчээд байгаа байхгүй. Зүгээр л миний Instagram юм уу, миний Facebook-ийн сүүлийн 5 жилийн түүхийг хараад Төвшин Баяр гэдэг хүн юу ямар юм шеэрлж байна, ямар сонирхолтой ертөнцийг үзэх үзэл нь юу вэ гэдгийг тэр Instagram миний огт уулзаагүй, миний хамтрагчид одоо миний юу гэдэг ирээдүйн ханд ч гэдэг юм уу намаа хинбэ гэдгийг хэлээд өгч байна. Энэ платформуд ашигладгүй байгаа нь хүртэл өөрөө намаа хинбэ гэдгийг тэр улсуудад хэлээд өгчөд байгаа учраас энэ дээр бид нар айгүй тийм зөв байх хэрэгтэй. Instagram дээрээ юун дээрээ дандаа брэнд өмсөөл брэндээ харуулаад ингэдэг юм бол магадгүй ирээдүйд чиний учрах ханчин чамайг хараад энэ бол эдийн сонирхолтой ч юм уу те энүүгээр одоо бүх юм гэдэг дүгнэлтэнд хүрэхэд хүргээд байгаа байхгүй хамгийн амар нь те тэгэхээр зүгээр одоо жишээ одоо нөгөө том байгууллагуудын нөгөө SEO-г сонгохдоо нөгөө анкетаас илүүтэйгээр Facebook, Instagram-ийн сүүлийн 5 жилийн түүхийг хараад байгаа байхгүй. Магадгүй тэр хүн өмнө 3 жил бурзаа ч юм уу могоош хэрэлж исэн бол хизээч тэр компани таныг одоо хизээч авахгүй нэгтлэнгаар авахгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ платформ чинь таныг яагаад вэ нөө тэр таныг одоо хинбэ гэдгийг тодорхойлоод байгаа учраас энэ дэр бид нар аюу хариуцлагатай одоо юм дээр лайк дарахтаа хүртэл комент өчгтэй хүртэл тэ бид нар болгоомжтой хандахгүй болохгүй мэнэ хинбэ гэдгийг хэлээд өгөөд байна гэдгийг л хэлээд байгаа. Яг зөв. Нөгөө бусдад ч гэсэн үлгэр дуурайл болж байгаа нөгөө яадаалгүй өөрийгөө олоогүй хүүхдүүд хүртэл шууд хараад үлгэр дуурайл авахаар тийм нөгөө боловсруулж чадахгүйгээр тийм шууд дуурайж байгаа гэдгийг бас энэ насанд хүрэгчд маань жоохон ойлгож ухаараасаа тийм. Би үнэндээ нөгөө нэг гадагшаа явж үзэхээс өмнө жоохон материалист үзэлтэй. Яагаад гэвэл би тэр үед жоохон хүүхдээсэн байхгүй. Зүгээр нөгөө нэг ананаар ингээд гоё хувцлаад ингээд лаглаг цүнхүүрээд харна. Дуурайгаал бүр ямар ч мөнгөгүй ирнэ. Бүр ингээд ээж мэжээсээ мөнгө уйлны шаналн байж аваад тэр үнтэй хувцсыг ингээд аваад өмсдөг байсан байхгүй. Яг тэдний нэг байлаа. Тэгээд яваад ойлгосон байхгүй юу. Амьдралын энэ чухал зүйл чинь өмсөх юундаа биш юм байна гэдгийг амар сайн ойлгоод буцаад ирэхэд би шал өргөшмө болоод ирсэн. Тэгээд би
өөрөөс ичээд ирсэн байхгүй. Яана би юу өмссөн байгаа мэ гэд өөрөөсөө ичээд бүх хувцас тайлж байгаа. Зүгээр ингийн гол нь энэ хувцас надад юунд хэрэгтэй, материал нь надад хашил өгөхгүй байх нь чухал юм байна. Гэдгийг л аюулсаа ойлгоо. Юу үнцэнтэй вэ гэдгийг ойлгох. Юу үнцэнтэй вэ гэдгийг амьдралын юу илүү үнцэнтэй юм гэдгийг ойлгосон. Тэгээд үнцэнтэй цагийг хүртэл ойлгосон. Энд тэнд очиж худлаа зураг авахгаас илүү нөхөр гэр бүлтэйгээ цагаан өнгөрөх нь надад илүү хамгийн valuable time буюу илүү үнцэнтэй цаг юм байна. Илүү амьдралд юу чухал юм бэ гэдгийг илүү ойлгоод ирж байгаа. Тэгэхээр би ер нь хүүхдүүдэд зөвлөдөг гадагшаа явах гэхээр та нар амар өндөө боловсрал эзэмших гэж нэг явахтай чухал шээ. Амьдрал бишээ та нар штэ тэ зүгээр тэнд очиж соёлыг үзээ тэр. Ямар соёлд амьдарч байна. Хүмүүс биднээс яагаад илүү амьдраад байгааг нэг үз. Тэгээд бүр аимштай ядуу орнолууд нэг яваад үз. Яагаад монголчууд болохгүй гэдэг чинь тэгэхэд биднээс хэд мянган дахин илүү дорд амьдарч байгаа хүмүүсийг очиод үзээд яагаад тэдний тэр амьдарч байгаа. Тэгээ өөрсдийнхөө амьдралыг бодоод бид нар дэндүү аз жаргалтай байгаагаа мэдэр. Өөрийгөө дэндүү азтай байгаагаа мэдрээд ир гэж явуулдаг байхгүй. Дүүнэртээ бол дандаа тэгж зөвлөдөг. Та нар сурна гэдэг өөр зүйлийг хэлдэг шүү. Боловсрал гэдэг чинь өөр зүйлийг хэлдэг. Чи өөрөө л боловсроод ир. Тэрийг илүү төлөвлөдөө зөвлөдөг байхгүй. Тэгэхээр гадаадд амьдрахын нэг бас нэг даваа тал эндээ гэдэг тийм. Түрүүний яг хэлдэг чинь маш зөв. Өнөөдөр бид нэг ингээ проблем, стресстэй байна, инээ тэрийгэл яриад байгаа боловч яг үндэ яг энэ Улаанбаатарын орчин, энэ Улаанбаатар байгаа Монгол гэдэг чинь ямар гоё аз жаргалтай газар юм бэ? Үр дэлхийн зарим нэг орнуудын бүр мөрөөдлийн газар байгаа байхгүй энд. Тэ. Өнөөдөр л бидний яг ингээ зарим нэг залуучуудыг харахаар ингээд энэчнээс хурдан явал гадагшаагаа л явах. Гадагшаагаа явж юм үзэх нь зөв. Гэхдээ тэнд юусоо амьдарч болохгүй. Буцаж ирэх хэрэгтэй. Хангалттай билээ 5 жил л амьдрахад хангалттай билээ. Хангалттай өөрийгөө олчин, хангалттай тэнцэнээс юмаа мэдээд авчин. Хангалттай эх орны үн цэнийг, ээж аавынхаа үн цэнийг одоо өөрийгөө олоод ирчих юм билээ. 5 жилд хангалттай. Тэгэхээр одоо манай монголч яг үндэ бас ингээд одоо тэр дэлхийн амар лаг орнуудаас илүүтэйгээр энэ визгүй бид нар ингээд чөлөөтэй явж болох тэр 28 29 орн руу ихний ээлжинд ингээд сараар аялаад үзэлтэй. Тэр 28 оронд ч яг тэр таныг ойлгуулчих тэр бүх орнууд чинь бүгд байгаа. Тэр Казахстан руу яав те. Ишээ Сингапур руу яав, Гонконг руу яв виз байхгүй штэ. Тэгэхээр нэг 14 сар явчаал тэнд амьдрал үзчихэл ирэлтэй. Айгүй их юм бодоод ирнэ. Би зүгээр энд бас нэг товчгоо нэг юм ярьчихо те. Би ингээ ресторанда ингээ монголчуудтайгаа ажилладаг байхдаа нэг л юм амар сайн ойлгож авсан байхгүй. Бид нар ингээ мэдээ үздэг байхгүй. За тэр мэдэн дээр болохоор түлхүү нөгөө Монголын нөгөө офшор дансчил ингэсэн тэгсэн инээ тэр гэсэн мэдээнүүд яваад тэгээ бид нар ингээл одоо явахтаа ингээл ян зүрээр ингээл муулаад ингэсэн. Тэгээ тэнд нөгөө нэг тийм сириэс ирсэн залуу зөөгч хийгээд явж исэн. Тэгээ манай Монголын тэр мэдээг ингээл бид нар ингээ үзэл ингээл явж байхад ингээ хажуугаар нь хараад исэн юм байл та. Тэгээ ямар монгол хэл мэдхгүй дээ чи мэдхгүй штэ. За ингээд дуусаад бид нар ингээд ярьсан чинь нөгөө залууч энэ ингээд танаа ингээд ньюс те мэдээ юу гээл тэгчээ. Тийм ингээд тэгээ та нар ингээд яагаад чанга ярилдаад байгаа гэж аста манай Монгол болохгүй инээ тэрэ гээл гэдгсэн чинь танаа мэдээс та гоё юм аа гинэ. Тэг яагаад гэдгсэн чинь нэгч дайны бөмбөгтөлд гарсангүй нэгч те одоо буун одоо тийм дүрс гарсангүй. Нөхөр тийм л дүрс гарах нүгэл хараад исэн юм байна л да. Тэгээ танаа мэдээгээр юус тийм гарсангүй. Ямар гоё юм бэ? Би одоо бараг л те ийм ингээ ньюсийг одоо ийм ньюс гаргадаг орныг бараг танаахыг л анх удаа харлаа гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэнд ингээд айгүй сонио орчин үүссэн баг. Нөгөө тэнд нөгөө сонсч ирсэн монголчууд бид нар яг юу проблем гэж хараад байгаа юм бэ? Тэ? Яг үнэндээ тэр залуугаа яаж бид нар ицсэн байхгүй. Тэ? Тэгээд өнөөдөр бид нар яг хаана амьдарч байгаа вэ? Эх орны үн цэн ямар гоё газар нутагт бид нар амьдарч байгаа юм бэ гэдгийг мэдэж авч байгаа байхгүй. Тэгэд ерөөсөө ийм үн цэнийг мэдээвэл тийм жоох юмнаас ч бид нар мэдэж болох юм билээ. Тэгээ яг энэгээр юу хэлэх гээд байна вөхөр залуучууд ингээд айгүй их залуучууд гадагшаа явъя, тэнд очиж сууршиж амьдрий гэдэг байгаа. Энэ үн цэнэл мэдчихэд яваараа л гэж хэлэх гээд байгаа. Тэгвэл тэнд ингээ айлын мухард хотгүй болцсон, хотоо тэр чигтээ бөмбөгдүүлсэн. Ямар ч улсгүй болцсон тийм улсууд айлын хайжууд ингээ толгоо орогдохгүй ингээд гуйгаад явж байгаа улсуудыг л харахаар айгүй өрөвдмөр байдаг. Ер нь тэгэл юу яасан зовлоодсон хүмүүс илүү нөгөө амьдрал явдаг үн цэн нэг хантай байх хөстэй байхын үн цэн бүх зүйлүүдийг илүү ойлгосон байгаа шиг гэдэг чинь. Тэгэхээр заавал хүмүүсийг зовлон үзье гэж хэлэх. Тэгэхээр хүн өөрөө маш сайн уншигч байх юм бол олон хүмүүсийн амьдралын зовлон жаргал олон тэр түүхүүдийг уншиж мэдэх боломжтой. Тэрүүгээр дамжуулаад заавал үйлдэж хийх алтаа гаргах биш. Харин суралцаад ингээд амьдралаа байгаас илүү
дээр болгоод явах бололцоотой учраас аль бол олон цонхоор харахын тулд ном сайн уншаарай л гэж хэлмээр байна тий. Яг зөв. Нөгөө бид аз жаргал гэдгийг тий хитрхи холоос аваад байдаг. Яг дэрэгдээ байгаа аз жаргалаа мэдэрч чаддаг. Аз жаргал гэхээр бусдын нөгөө төсөөлсөн дүрслэлээр ингэж гоё хувц өмсөх, гоё газар явах нь аз жаргал юм. Гэтэл өнөөдөр зүгээр бид нарт хоолтой агаан л аз жаргал. Гэр бүл маань эрүүл их байгаа нь аз жаргал. Миний өөр хүүхэд хань ижил маань дэрэгдмэн байгаа нь аз жаргал гэдэг. Энэ дэрэгдээ байгаа масар үн цэнтэй аз жаргалыг бид нар мэдрэхгүй хитрхи холоос агаад идэв юм шиг надад их санагддаг. Тэгээд энэ аз жаргалыг танд өгөөд байгаа тэр хань ижил аав ээжтэй өдөр болгон баярлалаа гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлж улам тэр уур амьсгалыг гоё болгож байгаараа тий. За тэгээд Монголд маань одоогоор яг байхгүй магадгүй анхдагч гэж хэлж болохоор тий ийм хосуудад маань гарын амлаг болох үз ийм сайхан номыг бичиж бидэндээ тий нэгэн сайхан гарын амлагыг бий болгосон дүлгөөнөөдөө түүнийг нь зөвлөгчөөр ажилласан төвшөөдөө маш их баярлалаа. Мэдээч хэрэг би энэ ажлыг ганцхан дүлгөөний ажил гэж харах байгаа. Дүлгөөний цаана манай влогчийн эмээгийн маань хөдөлмөр бас байгаа. Тэднийг дурдахгүй болохгүй тий. Маш олон хүмүүсийн зүтгэлээр энэ бидэнд ийм сайхан гарын авлага иржээ. Тэгээд бүгд та бүхэндээ чин сэтгэлийн бидний зүгээс баярлаа гэдэг хэлээ. Тэгээд урилга маань хүлээ авч ирсэнд бас баярлаа. Тэгээд бид бүгийн зүгээс нэг юу бэлдсэн маа тий. Миний сүүл бичсэн сургачиг юм. Тэгээд та хоёртоо бас мундаг бас ярих хэлцэх олон юм ярианы жил дээр хагаад илүү номоо бас сайн гаргаараа яг үнэ хэлэхэд бол Монголд бол номын худалдаа гэдэг бол ерөөсөө хэдхэн үнээр зайлгаж байгаа. Тэр бичиж байгаа хүмүүс цөөхөн байна чадaltaй нөө. Тэгээ ямар ч номоо тасралтгүй байгаарай гэдэг. Тэгээд тавтас юм. Хосын жор хоёрыг хүлээж байгаа шүү гэд тий. Тийм. Хэлцэх ур чадварцаа. Нэвтрүүлгийн маань дэмжин ажиллаж байгаа байгууллагууд байгаа. Тэгээд Альфа Book гэд номын дэлгүүр за дээрээс нь Alpha Store Mongolia гэд солонгос бичгээр оригинал тоглоом зардаг дэлгүүр байгаа. Тэгээд тэрхүү дэлгүүрийн зүгээс дэмжин ажиллаж байгаа зүгээс та хоёртаа энэхүү номыг хуваагаад уншаарай. Тэгээд хамтдаа уншаарай. 2 сард унших номонд оруулъя. Тэгээд дагнагаа бас бид бүхэн мартаагүй. Тэгээд манай влогийн бас гол дүр байгаа шүү дээ тий. Тэгээд дагнадаа бас юм хөргөн бэлэг бэлдсэн байгаа. За баярлалаа ямар гоё. Юуны өмнө ингээд бас нэг Улаанбаатар хотод маань ингээд ийм сайхан цэвэр агаартай газар авчираад өнөөдөр ингээд сайхан ярилцах ийм сайхан болцоог олгосон. Та хоёрт маш их баярлалаа. Тэгээд жаргалант тэгээд энэ газар битээр анх удаага л ирж үзэж байна. Тэгээд гоё цэвэр агаартай байна. Тэгээд энэ бол айгүй хэрэгтэй гэдгийг бол маш сайн ойлгож байгаа. Хоёрдугаар гэх юм бол сая хэлээ энэ номыг маш олон улсууд уншаасаа тэр залуучууд уншаасаа гэд хүсэж байгаа тэр хүслийг чинь бит хоёр бас тий хүндэтгэн үзээд яг дүлгөөнөөгийнхөө маань чин сэтгэлийн үгээр бичсэн гарын үсэгт 10 номыг та бүхэнд бас бэлэг болгоо өгмөр байна. Тэгээд тэр номыг яг тэр хүсэж байгаа тэр залуучууд нь та бүхэн маань өгөөрэй. Та хоёрт ийм гоё бэлэг подкаст сонсогчд маань олгосонд маш их баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгт өрсөнд баярлалаа.